Сайн байцгаана уу? Астра тул байна. За энэ удаагийн хавчлагээр та бүхэнд 4-р сарын 10-наас 4-р сарын 14 хүртэлх 2-7 хоногийн хугацаанд болох нөлөөллийн талаар ярихаар бэлтгэж байна. За энэ үе яагаад одоо бүр энэ жилдээ чухал гэж тооцогдох үе болж байгаа вэ гэх юм бол за бараг нийтдээ 6 гаруй хоньны ордон дээр хоорондоо ойрхон байршил үүсгээд хоорондоо холбоосуудыг үүсгэж байгаа. За түүнээс гадна одоо Санчир болон Нептун буюу далайн гаригууд хоорондоо 36 жилд нэг удаа холбогддог. За энэ маань одоо өмнө нь сугар болон нар зэрэг гаригуудтай одоо холбогдсон итгэжч бидний хайр дурлал үнэт зүйлс болон одоо бодол оюухан санаа зорилго чиглэлд нөлөөлсөн бол одоо энэхүү гаригууд маань өөрөө ангараг болон буд гаригуудтай холбогдсноороо бидний үг үйлдэл оюухан бодол санаанд илүү гүн гүнзгий нөлөөлөхөөр үе ирж гэн. За тэгээ түрүү хэлсэнчлэн 6 гаруй хоньны ордон дээр байрласан байгаа учраас энэ нэрийг зарим зүйлсээрээ болгоомжлох, зарим байдлаар одоо маш давуу талтай болохоо ашиглах боломжтой үе ирж байгаамаа. За тэгэхээр энэхүү тайллаараа одоо аль болох та хэдэд тухайн энергийг хэрхэн ашиглах вэ? Юун дээр анхаарал болгоомжтой байх вэ гэдэг чиглүүлэг гаргаж өгөхөөр бэлдэж байна. За энэхүү бичлэгний маань одоо зөв тогтвол эхлээд тухайн энергиудын одоо болж байгаа дистараллаар ерөнхий том дүр зэрэгээрээ юу болж байгаа вэ гэдэг талаар тайлбар яваад араас нь баг зэргийн он сар өдөртөө тайлбар. За тэгээ 12 ордны зурхал руу орох болно. За ерөнхийдөө бол одоо энэ ерөнхий энергийн тайлбар бөгөөд он сар өдөртөө тайлбараа сонсох юм бол юу ямар дистаралтай яаж болох гээд байгаа. За биднэрт ямар хуу юм одоо болоод байгаа учраас энэний бүхнийг яаж зөв чиглүүлэх юм бэ гэдэг бүх зангилаа одоо ерөнхийдөө бол эхлэл хэсэг дээр маань гарч өгч идэг. Гэхдээ тэрэн дээр маань одоо урт байна, нуршлаа гэсэн хэд хэдэн комент ирсэн учраас та хэдэд ач холбогдолгүй зөвхөн өөрийнхөө орд буюу нарны ордороо сонсоод гармаар байвал за тэгээд гараарай. Гэхдээ тэр нь бол бүрэн дүр зураг өгөхгүй. За гэхдээ тэр бол таны хувь хүний сонголт шүү. За тэгэхээр энэхүү 4-р сар бол одоо бусад сараасаа нэлээд амар онцгой хүчтэй эрчим нөлөөлөлттэй сар болж байна. За энэ яагаад гэх юм бол одоо хоньны ордонд маш их олон гаригууд за бүр одоо нөгөө generational гэж хэлдэг үе дамжсан маш удаан хөдөлгөөнтэй санчир болоо одоо Нептун буюу далайн гаригууд хоорондоо уулзаж байгаа. За санчир гэхэд л өөрөө 2 болон 2.5 хагас жилийн хувьд нэг удаа одоо ордоо буюу байршлаа сольж байдаг. Тэгтэл далайн гариг маань болохоор 14 жилдээ нэг удаа байршлаа сольж байдаг. За тэгтэл энэ хоёр маань хоорондоо уулзах гэж 36 жилийг зарцуулдаг. За 36 жил зарцуулахдаа цаанаасаа одоо удаан хөдөлгөөнтэй гаригууд хоорондоо уулзах юм том одоо хөдөлгөөний шилжилтүүд хийхдээ заавал бүр ингэж хувийн амьдрал гэхээсээ илүүтэйгээр бидний бүр одоо ингэж улс төр эдийн засаг дэлхийд дахиндаа хүртэл ийм нөлөөллөө үзүүлж байдаг. За тэгтэл энэхүү одоо удаадаа уулзахтай хоньны ордон дээр буюу маш юм хурдацтай за тэгээд дүрлэлцэн гал мохоттой ордон дээр уулзаж байгаа. За тэгэнгүүт хүмүүс маань амьдралдаа ямар нэг зүйлийг одоо тэсэж твчээд байхаа болоод за тэгээ ямар нэг байдлаар дүрсэжсэн бол тэрийгээ одоо бүр үнэхээр хийж чадхаа болох хэмжээнд хүртэл энэ бүхэн бидний амьдралд мэдрэгдэж байгаа. За тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо таны мандалт ордон дээр үндэслээд аль гэр дээр одоо энэ хүү хоньны ордны цугларал болж байгаас хамааралтайгаар тухайн бүлэг сэдв дээрээ ямар нэг зүйл заавал өөрчлөгдөж шилжих ёстой байдлаар илэрх болно. За жишээ аваад гэхэд 10 дугаар гэрлээ гэхэд гэрэг байлаа гэхэд та одоо ажил мэргэжилтэй холбоотой дүр зураг мөрөөдөл тань нурж унангуутлаа бодит байдалтай уулзаад ийм л зүйл хийх ёстой юм байна гэдэг одоо оюухан бодол санааны шилжилт болон үйлдэлүүд гарч ирэх боломжтой болж байгаа. За 2 дугаар гэр дээр байлаа гэж бодоход мөнгө санхүү, 7 дугаар гэр дээр байлаа гэж бодоход хосын харилцаа, бусдад харилцах харилцаа. За 4 байлаа гэж бодоход одоо гэр оронд гих байдлаар нөлөөлнө. За тийм учраас мандалт ордоо мэдэж байх нь маш чухал. За мандалт ордыг зөвхөн төрсөн цаг минутаа зөв наривчлалтай мэдчихэж та мэдэх боломжтой. За зарим тохиолдолд 5-аас 10 минутаар одоо тухайн мэдж байгаа цаг маань өөрчлөгдлөө гэж бодоход л мандалт орд маань хоёр ордны хооронд за шилжих байдал дээр ороод ирдэг буюу мэдээлэл нь зөрөөд авах боломжтой байдаг. За одоо болтол нар сар мандалт ордныхаа талаар ойлголтгүй мэдлэггүй хүмүүс байх юм бол би энэ баруун дэд буланд та хэдтэй заавар бичлэг оруулаад өгье. За энэ дээр та өөрөө мэдээлэл оруулаад өөрийнхөө мандалт нар сар ордны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энийг мэдснээр бүр амьдралынхаа талаар маш их дэлгэрэнгүй зүйлийг авах боломжтой байдаг. Энэ одоо зурхаан бичлэгүүд маань ч гэсэн танд одоо илүү үнэн зөв мэдээлэл авахд тань туслах болно.
За тэгэхээр 4-р сарын 10-наас одоо 24-ний хооронд тайлбарлахад гэх юм бол загсны ордон дээр байсан ангараг болон буд гаригууд хоньны ордонд орж ирж байгаа. За тэгэхээр ингэснээрээ бидний нөгөө үйлдэл юу хийхээ мэдэхгүй эргэлзээд байсан нөхцөл байдал бөгөөд оюун ухаан бодол санааны хувьд одоо эргэлзээд байсан одоо болтол яах вэ энэ зөв үгүй юу гэсэн эргэлзээнүүд илүү тайлагдаад за илүү зоримог шийдэмгий болох боломжтой. За гэхдээ түрүүний хэлсэнчлэн одоо ангараг болон буд гаригууд маань өөрсдөө санчир болоо одоо далайн гаригуудтай холбогдож байгаа. За тэгээд далайн гаригийн маань хим өөрөө арай бага байгаа учраас эхлээд далайн гаригтай холбогдоод дараагаар нь санчиртай холбогдно. Энэ нь одоо бодит амьдрал дээр ямархуу байдлаар илэрх вэ гэхлээр далайн гариг нь өөрөө төсөөлөл мөрөөдөл бөгөөд одоо ийм тодорхой хэмжээгээр бодит бус зүйлсийг илэрхийлэх гээд байх хандлагатай байдаг учраас бид ийм юм хийвэл гоёо, ийм юм одоо зориул гоёо, ийм юмд хүрчихсэн байвал гоёо гэдэг одоо ингэж мөрөөдөл төсөөллүүд болоо одоо ийм тусгалуудыг биднэрт харуулж өгнө гэсэн үг. За тэгэнгүүт дараагаар нь одоо нөгөө санчир гарагтай ангараг болон буд гаригууд маань холбогдоод ирэхлээр бидний үйлдэл, оюун ухаан бодол, санаа бөгөөд үг хэл ярианд санчрын одоо ийм газардлагатай гэж хэлж болох үз энерги орж ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол түрүүний одоо бидний анх мөрөөдөд байсан ийм байвал гоёо, тийм зүйл хийвэл гоёо гэсэн бүх зүйлс бодит байдалтай нүүр тулгарч ирнэ. За энэ үнэхээр хийхэд боломжтой юм уу, үгүй юм уу? Энийг одоо үнэхээр газар дээр болгоё гэх юм бол яаж болгох юм бэ? За ямар төлөвлөгөө чамаас шаардах юм бэ? Чи юу хийх ёстой юм бэ гэдэг асуултууд тулгараад байна гэсэн үг. За тэгэхээр эдгээрийг одоо ингэж хийж чадсан буюу санчрын болцлыг хангаж чадах тусмаа бидгээд одоо энэ энергийн давуу талыг ашиглаж байна гэсэн үг. Тэгээд санчрын одоо хөдөлмөр хичээл зүтгэл за тууштай байдал зэргийг одоо үзүүлж чадахгүй түрүүний нөгөө төсөөл мөрөөдөлтөд автаад тэрийг бодит болгож чадахгүй байгаагаараа болохоор бид нэр эсэргээрээ санчир чийтгүүлэх магадлалтай болоод ирдэг. За тэгээ түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг Нептун буюу далайн гарагийн нөлөөллөөр бидхийд их төсөөл мөрөөдөлтөд автаад бодит байдлыг үнэлж дүгнэлэхгүй байх одоо эрсдэл байгаа учраас энийг бас бодолцож үзэх тусмаа энэ энергийг өөртөө давуу тал болгоо ашиглах боломжтой маа. За тэгэхээр хоньны ордон дээр маш олон гаригууд байрласан байгаад байгаа учраас зарим астрологчид бол одоо энэ үед нэлээд болгоомжтой байх бусад хүмүүстэй хэрүүл маргаан хийхгүй байхыг зөөлж байгаа. За яагаад вэ гэхээр хоньны орд маань өөрөө цаанаасаа түрэмгий ирч хүчтэй. За тэгээд нөгөө ангараг гаргаар удирдуулдаг учраас тодорхой хэмжээгээр дур хүсэл буюу passion за тэгээд тэрнийхээ зэрэгцээгээр уур уцаар хилэн за түүнээс ирч хүчийг илэрхийлж байдаг. Тийм болохоор түрүүний хэлсэнчлэн болгоомжлох зүйл байгаа ч гэсэн одоо энэ нэрийг зөв ашиглалаа гэж бодоход хоньны ордны байдлаар буюу одоо илүү эрмэг зоригтой байдлаар ашиглаа. За тэгээд эхлүүлмээр байсан зүйлээ буюу одоо энэ таны аль гэр дээр байгаагаас хамаарат удаан хугацаанд бодож явсан эхлүүлэе гэж бодоод зориулахгүй байсан зүйлсүүдээ магадгүй эхлүүлэхэд хүртэл давуу талтай байхаар байна. За гэвч түрүү хэлсэнчлэн одоо нөгөө эхлээд дэлхийн ван буюу Нептун гарагийн нөлөөлөл орж ирж байгаа учраас төсөөл мөрөөдөл нь бодит байдал буюу санчрын энерги нөлөөлөлтөөр холбогдоогүй тохиолдолд бид одоо нөгөө юуруу орж байгаагаа мэдэхгүй манан дунд за ямар нэг байдлаар буруу зүйлс рүү орох гээд авах магадaltaй. Тэгэхээр санчрын энерги нөлөөллөөр буюу одоо илүү нухацтай бодж төлөвлөж ийж хянамгаа хандаж байж за тэгээд дээрэс нь илүү одоо нухацтай хөдөлмөрлөх тууштай байдал зэрэг зүйлсийг оруулж өгөх тусмаа энэ бүх зүйлийн энергийг айгүй зөв зохистой чиглүүлж ашиглах боломжтой. За тэгээ санчрын одоо түрүүний хилээд байгаа нөхцлүүдийг хангаж өгөх тусмаа бид нар амьдралдаа одоо маш удаан хугацаанд төсвөрлж гарч чадах үед буюу одоо ийм төсвөртэй урт удаан хугацааны ашиг өргөж өгсөн тиймэрхүү зүйлсийг бүтээх боломжтой. За тэгэхээр 3 дугаар сар болоо одоо 4 дугаар сарын ихэнх үед магадгүй мэдрэгдэж байсан одоо тийм хиймээр байна гэсэн хүсэл мөрөөдлүүд байсан ч гэсэн оюун ухаан бодол санааны хувьд яг энэ мөн үү биш үү гэсэн эргэлзээнүүд байгаад байсан. За үгүй бол үйлдэлийн хувьд хийхэд арай зориглохгүй байсан зүйлс маань ангараг болон бод гарагийн нөлөөллөөр одоо бүх зүйл бүтэхнэ. За тэгэхээр одоо өдөр он сартаа тайлбарлага орцгоё. За 4 дугаар сарын 10-наас 4 дугаар сарын 12-ны хооронд бол ангараг гараг маань өөрөө хоньны ордонд хамгийн ихэнд орж байна. За ингэснээрээ бид ирч хүчийн хувьд одоо загасны ордонд байсан магадгүй ойлгомжгүй ирч хүчгүй цаанаасаа ядарсан мэт байдлууд багасаж бид илүү ирч хүчтэй зоримог болохоор байна. За тэгээ хүмүүс магадгүй илүү төвчээр багтай тайван бус байдал руу шилжих тул ямар нэг байдлаар
өөрчлөлтөнд бэлэн, амьдралдаа одоо шинэ зүйлсийг авчрахад бэлэн, за шинээр юмнуудыг эхлүүлэх болон хүссэн зүйлийнхаа араас явахад илүү бэлэн болсон байх болно. За тэгэхээр магадгүй энэ бодит байдал дээр бид нар ямар нэг одоо өөрийнхөө бие махбод болон зуршилтай холбоотой зүйлийг ялангуяа одоо хойш тавьсан байсан зүйлсийг эхлүүлмээр санагдах. За хин нэгэн рүү одоо мессеж илгээх гээд илгээхгүй байгаад байсан бол тэрийг илгээх. За түүнээс гадна сонголтын дээр эргэлзээд байсан зүйл байсан гэж бодоход одоо сонголтоо илүү тодорхой шийдэмгий гаргах. За түүнээс гадна ямар нэг одоо зүйл дээр зогсон мэдрэмж, гацсан мэдрэмж авчихсан байсан бол үгүй бол одоо нөгөө хүн маань ямар нэг байдлаар өөрөө идэвхгүй байгаа бол тиймэрхүү зүйлсийг төвчгөө болоод өөрөө үйлдэл хийгээд шийдээд тэрнийхээ ард гарах хүсэл зориг орж ирэх боломжтой. За тэгээд өөрөө өөрийнхөө одоо эрч хүч энергийг өөртөө итгэх байдал, энерги нөхөх зэрэг байдлаар бүх зүйлсийг хийхийг хүсэхээр болох нэ. За гэхдээ энэ үед болохоро шууд одоо юу гэдгийг тань тодорхой хэмжээгээр хүсэл төрж байгаа ч гэсэн тэрийгээ илүү ажиглах. За тэгээд тухайн хариултаа одоо гинтийн шууд яг ийм бүрэн бүтэн тодорхой байхыг өөрөөсөө шаардахад арай болоогүй үе байна. Яагаад вэ гэхээр одоо орж ирж байгаа түрүүний хэлсэн ангараг гараг маань яваа яваандаа эхлээд далайн ам буюу одоо ойлгомжгүй нөхцөл байдлын гарагтай холбогдох болно. Үүний дараагаар санчиртай холбогдох учраас арай болоогүй байгаа. За тэгэхээр энэ үед угаасаа цаанаасаа төвчээргүй санагдах магадгүй ямар нэгэн зүйлс хөдлөхгүй байгаатай холбоотойгоор бухимдах боломжтой тул өөрөөсөө яг одоо огцом хариу шаардах гэдэг ч юм уу тийм ямар нэг зүйл нь болж бүтэхгүй байх юм бол хит их битгий яараарэ гэж зөвлөё. За 4-р сарын 13 болоод ирэнгუут хамгийн ихэнд ангараг гараг маань өөрөө далайван гарагтай холбогдож өгж гин. За тэгээд сугар гараг маань болохоор бархас байд гарагтай холбогдох болно. За тэгэхээр ангараг гараг далайван буюу Нептун гарагтай холбогдоод ирэнгуут түрүүний хилээд байсан үйлдэл маань өөрөө зүн бэлэг мэдрэмж төсөөлөл мөрөөдөл ийм хийх юмсан гэдэг одоо байдалтай бол бөгөөд сүнслэг байдал төөрөгцөн байдал зэрэгтэй холбогдож өгч байна. За тэгэхээр энэ болохоро ямар нэг зүйлээс одоо урам зориг авах, за үгүй бол мөрөөдлийнхөө төлөө зүтгэмээр юм шиг мэдрэмжүүд төрөх. За үгүй бол одоо нөгөө түрүүний хилээд байгаачлан ямар нэг зүйл заавал өөрчлөгдөх шаардлагатай боловч юу гэдгийг нь одоо бүрэн бүтэн зургаараа ойлгохгүй байх ч гэдэм үү те. За сүнслэг байдлаараа болон бүтээлч байдлууд нээгдэх, онгойж өгөх. За өөрөөр хэлбэл нөгөө одоо урлагийн хүмүүсийн хувьд онгод орох гэж хэлж болно. За үгүй маа гэхэд энгийн хүмүүсийн хувьд одоо илүү гоё урам зориг орох гэдэг ч юм уу тий. За тэгээд энэ нь бас давхар ангараг гараг одоо өөрөө ирч хүчтэй байтал далайн гараг өөрөө одоо юм мөрөөдөмтгий учраас энерги ороод байгаа юм шиг хэрнээ нөгөө талаараа бас ингээд ховх сорогчсон юм шиг мэдрэмжүүд давцаж төрөх боломжийг ерөнхийдөө бол илэрхийлж өгч байна. За тэгтэл энэхүү үед давхар нөгөө сугар гараг маань бархаас эд гарагтай эерэг холбоосуудыг үүсгэж байгаа. За энэ үед болохоор сугар гараг маань өөрөө өхрийн ордонд, бархаас эд гараг маань мэлхийн ордонд байрласан байгаа. За энэ нь ямархуу нөлөөллийг үзүүлж байна вэ гэх юм бол бид нар сонголт шийдвэр гаргахдаа ерөнхийдөө бол одоо урт удаан хугацааны илүү аюулгүй тогтвортой байдлыг за тэгээд мөнгө үнэт зүйлс харилцаа холбоо бөгөөд бусдаас орж ирэх дэмжлэг зэрэгтэй холбоотойгоор бүх зүйлийг одоо илүү таатай энерги рүү чиглүүлж өгж гин. За ингэснээрээ одоо бидний хүсэж байгаа мөрөөж байгаа бодож байгаа зүйл магадгүй илүү одоо ийм адармаатай гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн хувьд бидэнд аюулгүй байдлыг авчирдаг магадгүй бидний хүсэж исэн зүйл байдаг. За тэгээд урт удаан хугацаанд илүү тогтвортой таатай буюу одоо ингэж англиар хэлэхэд болохоор aligned гэж хэлээд идэв штэ. Өөрөөр хэлбэл яг л таны байх ёстой зүйл мэт тиймэрхүү мэдрэмжийг өгөх зөв чиглэл рүү тань явахад бас туслах болов уу? За энэ нь үед магадгүй та хэд маань бүтээлч ажил хийх бясалгах, за түүнээс гадна залбирал үйлдэх, за үгүй бол одоо тэмдэглэл хөтэлдэг хүмүүс байлаа гэхэд тэмдэглэл хөтлөх, за танд орж ирж байгаа зүүн бэлэг мэдрэмжүүд ямар байна гэдэгтээ анхаарч сонсох. За тэгээд юу цаанаасаа урт удаан хугацаанд боломжтой бөгөөд танд одоо айгүй илүү таатай тус дэмжлэгтэй танд нийцсэн санагдсан түүнийг сонгоорой гэж зөвлөмөр байна. За тэгээд аа, юу хүсэж байгаа вэ бөгөөд юу үнэн бэ гэдэг одоо зүйлсийг дэнсэлж ялгааг нь гаргаж ирэх тусмаа энэ үед зөв таатай байх болов уу гэж харж байна. За тэгээд
Түрүүн хэлсэнчлэн цаанаасаа зөв юм шиг санагдсан байсан гэлээгээд бүрэн дүр зураг орж ирээгүй байгаа учраас буюу санчир гарагийн нөлөөлөл байхгүй байгаа учраас юм яаран битгий эхлүүлээрээ. За тэгээд магадгүй ямар нэг байдлаар одоо энэ үед хүмүүс илүү давуулан амлалт өгөх магадaltaй байх учраас сэтгэл хөдлөл дээрээ автаад хийж чадахгүй зүйлээ бодит байдлыг үнэлэн дүгнэлгүйгээр хий хоосон битгий амлаарай гэж зөвлөе. За 4-р сарын 15-наас 14-өөс 15-ны хооронд гэх юм бол за буд гараг маань өөрөөр Uranus буюу одоо үхрийн ордны сүүлийн эмдэр байрласан байгаа Uranus гарагтай холбоос эерэг холбоос үүсгэж байна. За энэ нь болохоор юу гэсэн үг гэх юм бол Uranus гараг одоо шинэлэг санаа докторгүй байдал зэргийг илэрхийлж байдаг. Тэгэхээр биднэрт магадгүй илүү сайхан санаа орж ирэх, илүү зөв шийдэл гарч ирэх. За үгүй бол одоо нөгөө харж байсан асуудлаа арай өөр өнцгөөс харах гэдэг ч юм уу тий. Үгүй бол хэн нэгэнтэй одоо харилцаараа өрнүүлдэл тэр нь болохоор танд одоо маш зөв зөв ухаарлуудыг, сонголтуудыг, шийдлүүдийг харуулах зэрэг нөлөөлөл орж ирэх боломжтой байна. За энэний дараагаараа буд гараг маань өөрөө дахиад хоньны ордонд орох болно. Ингэснээрээ бидний харилцаа холбоо магадгүй тодорхой хэмжээгээр ойлгомжгүй байсан бол одоо харилцаа холбоо илүү зөв тодорхой бөгөөд үнэн илүү хурц шин чанартай болж ирэх болно. За тэгээд түрүүний хийсэнчлэн хүмүүс юуг ярих хүртэл илүү хурц бөгөөд одоо төвчээр багтай болохоор харагдаж байна. За ингэснээрээ ерөнхийдөө бол хэлмээр байсан боловч одоо дараад байсан зүйлсээ энэ үед хэлэх. За түүнээс гадна одоо нөгөө төлөвлөгөө гаргах гэтэл болж өгөхгүй цаанаасаа л нэг юм ойлгомжгүй ямар ч юмтэй гэсэн хэрэгэлзээнүүд байгаад байсан бол одоо бүх зам төлөвлөгөөгөө илүү эмх зэгцтэй гаргах төлөвлөхөд илүү ойлгомжтой амар болж ирэх болно. За тэгээд юу өөрчлөх шаардлагатай байгааг бид нар бас өөртөө хувьдаа ч гэсэн ойлгоход илүү амар болохоос гадна ямар нэг зүй тогтол байгаад байсан бол тэрийг олж арах. За тэгээд түүнээс гадна одоо оюухан бодлын хувьд гацчихсан байсан мэдрэмжүүд ч гэсэн арилах нэ. За тэгэхээр орж ирж байгаа шин санаануудаа энэ өдөр аль болох бичиж аваарай. За хин нэгэнтэй шулуун шударга харилцан яриа өрнүүлэх шаардлагатай байх юм бол тэр яриагаа өрнүүлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд өөрийгөө хит засварлах, зөв байх гэж оролдох гэдэг ч юм уу тий. Өөртөө хит шүүмжтэй хандах. За магадгүй тэхээс зайлсхийгээрэй. За түүнээс гадна оюухан бодол санаагаа зэгцлэх, чиглүүлэхэд илүү таатай өдөр байх нэ. За энэ өдөрт ихтэй одоо юу гэдэг шулуун шударга байлаа гэд би илүү 100% нарийн оновчтой юм хэлчихлээ гэдгийг ялгаж салахаарэ гэж та хэдтэй бас зөвлөмөр байна. За тэгээд зөв юм шиг санагдсан учраас шууд яадгийн гэдэг байдлаар одоо үггээ цэгнэхгүй хэлэхэд бас тийм ч тохиромжтой биш аа. Тэгэхээр хоньны орд маань зөв гэхээсээ илүү ердөөсөө шулуун шударга ярддаг магадгүй таны одоо бодлогогүй хийсэн зүйл нөгөө хүнийг гомдоохыг өгөөсөхгүй хит хурц санагдахыг өгөөсөхгүй маа. 4-р сарын 16-наас 17-ны хооронд нар маань өөрөө одоо Кирон гэдэг дагуултай холбогдох болно. Кирон гэдэг дагуул маань өөрөө шархацсан ангаагч гэдэг одоо юм тодорхойлолтоор явах гад байдаг. За тэгээд энэ өдөр нар түрүүний хэлсэн Кирон гарагтай холбогдохоос гадна ангараг болон Плуто гаригууд эерэг холбоос үүсгэж байна. За тэгээд буд гараг маань өөрөө Нептун буюу нөгөө түрүүний хэлээд байсан 70 гарагтай маань холбоосоо үүсгэх нэ. За тэгээд 4-р сарын 17-ны өдөр маань хоньны ордонд шинэ сар гарах болно. За тэгэхээр энэ нь ямархуу байдлаар нөлөөлөх вэ гэх юм бол нар маань Кирон буюу одоо шархсан ангаагчтай холбогдох үед бид нар магадгүй өөрөө өөрийнхөө одоо хувь хүний зан чанар төр хинбэ гэдэгтэй холбоотой буюу эгэтэй холбоотой ямар нэг байдлаар шархууд сэтрэн гарч ирэх боломжтой байна. За өөрөөр хэлбэл одоо өөрийгөө илэрхийлэх байдал өөртөө итгэл бөгөөд өөрөөрөө яг байнгут ямар нэг байдлаар одоо бусд хүмүүсээс шүүмж авсан гэдэг ч юм уу те үгүй бол одоо өөрийгөө илэрхийлтэл ямар нэг байдлаар таг үзүүл тохиолдсон гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс дахин гарч ирэх өөртөө итгэх итгэл хин нэгэнд одоо магадгүй өгөөсгөгдөж байсан хин нэгэн таныг хүлээн зөвшөөрөөгүй гэдэг ч юм уу те тиймэрхүү зүйлстэй холбоотойгоор шархуу цэдэрч гарах боломжтойг илэрхийлж байна. За тэгтэл ангараг гараг маань Плуто гарагтай эерэг холбоос үүсгэснээрээ энэ одоо их хэцүү гихүүдээ мэдрэмжүүдийн дунд арай илүү бэлэг мэт энергийг оруулж ирэх нэ. За нөгөө түрүүний хэлээд байсан ойлгомжгүй нөхцөл байдал дээр Плуто гараг маань өөрөө одоо илүү юм төвлөрсөн эрч хүчтэй бөгөөд зөвхөн сэтгэл хөдлөлтөд авцсан гэхээсээ илүүтэйгээр одоо гүн гүнзгий ойлголттойгоор үйлдэл хийх боломжийг олгож өгөхөр байна.
За тэгтэл дараагаар нь буд гараг маань өөрөө далайван гарагтай холбогдсноороо дахиад бидний нөгөө яг энэ юм уу гэж бодож байсан оюун ухаан бодол санааны байдал дахиад эргэлзээ оруулж ирэх гээд байна. За тэгэхээр энэхүү шин сарнаас өмнө бидний оюун ухаан бодол санаа одоо юу гэдгийг илүү төсөөлөл мөрөөдөлтөө дахиад авцсан хэвээрээ сэтгэл хөдлөлтөө авцсан за илүү нээлттэй нэвчимтгий гэхүү дээ. За тэгээд оновчгүй хിവэрэ болоод ирэх нэ. За тэгэхээр муу гэхээсээ илүүтэйгээр энийг юу гэдэг магадгүй илүү алсын хараа зэрэгт ашиглахад илүү таатай байх болно. За гэхдээ энэ нь болохоор бодит байдал буюу одоо факт дээр үндэслэн биш гэсэн үг шүү. За тэгээд хоньны ордонд одоо шинэ сар гарснараа хоньны ордонд болж байгаа одоо энэ гаригуудын 6 гаригийн төвлөрлийг шинээр одоо эхлүүлж өгж байгаа буюу одоо энергийг ресетлж байгаа бүх зүйлийн хувьд магадгүй одоо энэ гаригуудын төвлөрөл байрласан гэр дээрээ та бүх энергээ шинжлэх боломжтой үеийг илэрхийлж өгж байна. За тэгэхээр хувь хүний одоо амьдрал дээр тохиолдох байдлаас за хангалттай л бол хангалттай дахиж ийм байдлаар байж чадахгүй юм шиг байна. За өөрөө өөртөө үнэнч биш юу гэдэг магадгүй өөрийгөө үүсгээд гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйлсийг би дахиж хүлээн зөвшөөрч чадахгүй нэ. Би дахиад чинээр энэ зүйл дээр одоо эхлэх хэрэгтэй байна гэдэг байдлаар илэрх боломжтой байх нь. За тэгэхээр маш шинэ эхлэлүүдийг тавихад хамгийн тохиромжтой үе байна уу гэж харж байна. Тэгэхээр энэ нь юутай ямар сэдвүүдтэй холбоотой байх тусмаа зөв байх вэ гэх юм бол өөрөө өөртөө итгэх, за зориг гаргах, та хэн бэ гэдгийг тодорхойлох, бусдад магадгүй хил хязгаараа тодорхой тавих, за тэгээд өөрөө өөрийгөө илүү нухацтай авч үзэх, өөрөө өөртөө илүү үнэн чудраа амьдрахад илүү таатай тохиромжтой байх нэ. За өөрөөр хэлбэл өөрөө өөрийнхөө шарахыг анзаараад за тэгээд би ийм шарахтай юм чинь ийм дахиж зөвшөөрөхгүй байх нь байна. Ийм юм хүсэж байна гэдэг одоо ийм чиглэл гарч ирэхэд энэ нэрийг одоо чиглэж байна гэсэн үг. За 4-р сарын 19-ноос 21-ний хооронд гэх юм бол бууд гараг маань өөрөө Плутотой одоо эерэг холбоос үүсгэж байгаа ангараг гараг маань одоо санжир гарагтай буюу түрүүний хэлээдсэн илүү бүх зүйл тодорхой болох гарагтай маань холбогдож өгж байна. Нар маань өхрийн орд руу шилжиж байна. За түүнээс гадна түрүүний одоо араас нь орж ирсэн байсан буд гараг маань өөрөө санжир гарагтай холбогдоод за санжир гарагтай одоо холбогдоод яваад байсан буд болон ангараг гараг маань өөрсдөө хоорондоо холбогдож өгөх нэ. За тэгэхээр өөрөөр хэлбэл ерөнхийдөө одоо нөгөө нэг далайван гараг буюу Нептун гарагийн нөлөөллөөр орж ирсэн бидний төсөөлөл мөрөөдөл ийм байвал гоёо гэдэг одоо бүх зүйлс маань өөрөө цаанаасаа дарамт хязгаарлалт бүтэц зэрэг үр дагавар зэрэг зүйлстэй холбоотойгоор илүү бодит амьдрал дээр бууж өгнө гэсэн үг. За тэгэхээр бид нэр ямархуу зүйлс дээр одоо шинэ эхлэлийг хүсэж исэн бэ гэдг нь бодит байдал дээр нүүр тулаад за газардаж ирэх нэ. За тэгэнгუთ магадгүй бидэнд мэдрэгдэхтэй бол одоо юу гэдэг илүү дарамт ч юм шиг бүх зүйл хойшлол бүтэхгүй байгаа ч юм шиг тий бухимдах за магадгүй юу гэдэг танаас одоо илүү их хичээл зүтгэл шаардлагатай болох яагаад бүтэхгүй байгаа юм болоо гэдэг одоо ийм асуултууд орж ирэх за илүү нухацтай харилцан яриануд өрнөх магадгүй мэдрэмжүүдийн хувьд ч гэсэн илүү хүнд байж болох болоо. За гэхдээ энэ түрүүний хэлсэнчлэн буюу одоо бичлэгийн ерөнхий тайлбар дээр явсанчлан шийтгэл гэхээсээ илүү бодит зүйлийг одоо төсөөлөл мөрөөдлөө газарт бодит байдлаар буулгаж ирэхэд танаас юу шаардаж байгааг танд харуулж өгөх болно. За тэгээ эдгээрийн дараагаар нар маань өөрөө өхрийн орд руу шилжиж байна. Ингэснээрээ одоо бүх зүйлийн одоо төв гол анхаарал мөнгө бие махбод урт удаан доктортой байдал өөрийгөө үнэлэх үнэлэмж доктортой тууштай байдал бөгөөд одоо цаг хугацааны эрхэнд юу төсвөрлөж үлдэхээр байна гэдэг энерги рүү шилжиж байна. За тэгэхээр бүх зүйлд илүү нухацтай хандах, за илүү шаардлагатай зүйлс дээр адармаатай байгаа зүйлсийг энгийн болгох, за илүү төвлөрөх, сул дорой байгаа талуудаа олж харах, анзаарах, за тэдгээрийг таслан зогсоох, бодит байдалтайгаа илүү уялдсан байдлаар төвлөрөх. За тэгээд юун дээр одоо илүү анхаарал төвлөрүүлээд бүтэц хичээл зүтгэл хөтөлбөр шаардлагатай байгааг анзаарах одоо ерөнхийдөө бол маш таатай үе гарч ирж байна гэсэн үг. За энэ 7 хоногтой буюу энэ өдрүүдэд юуг илүү анхаарах вэ гэх юм бол хэцүү байгаа зүйл буруу гэсэн үг биш шүү. Буюу одоо ингэж бүтэхгүй юм байна гэдэг байдлаар бууж өгөхгүй байгаасаа гэж та бүхэнд ерөнхийдөө бол зөвлөмөр байна. Бухимдаа цаад бэрхшээл ороод хэцүү байгаа мэдрэмжүүд маань эсэргээрээ таны одоо
илүү анхаарал төвлөрөөд хичээл зүтгэл хөдөлмөр гаргах ёстой зүйлийг илэрхийлж өгөх учраас эсвэргээрээ эдгээрийг мэдэж авсан юм чинь тууштай байгаарай, илүү хичээл зүтгэл гаргаарай, хөдөлмөрлөөрэй. За шаардлагатай зүйлс дээр нь дэд бүтэц зохион байгуулалт системүүдийг оруулж өгөөрэй. Буюу санчрын хүслийг биелүүлээрэй гэж та эддээ зөвлөе. За одоо болтол өөрийн мандалд нар сарны мэдгүй хүмүүс байх юм бол баруун дэд бичлэгт би дахиад өөр бичлэг оруулаад өгье. Та тэр заавраар ороод үзээд мандалд нар сарны мэдэж аваарай. За энэхүү зурхаа маань өөрөө мандалд ор дээр суурилдаг учраас мандалд ор дороо сонсох тусам таны аль гэр итгэвчж байгаа вэ гэдгээс хамаарат илүү үнэн бодтой. За бодит амьдрал дээр илэрж байгаа нөлөөллүүдийг тань илэрхийлж өгөх болно. За үүний дараагаар нарныхаа зурхаагаар буюу нарны ор дороо сонсноор таны оюун ухаан бодол санаа зорилго чиглэл хаашаа чиглэж байгааг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Сарныхаа ор дор сонсноор сэтгэл хөдлөлт тань хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар мэдэж аав юм шүү. За энэхүү гаргуудын хөдөлгөөн маань өөрсдөө цаанаас ийм хэцүү хүнд мэдрэмжүүдийг өгж байгаа учраас энэ нь яг таны амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах магадгүй тэрний талаар ярилцах өөрийгөө илүү нээх тайлахыг хүсэж байгаа юм бол доорх холбоосуудаар надтай холбогдох боломжтой шүү. За ингээд 12 ордны тайл руу орцгоё. Хоньны орд, хоньны мандалд нар сар. За хоньны ордны хувьд энэ хэлсэн хугацааны хувьд ангараг болон бод гаригууд та хэдийн 1-р гэр дээр орж ирж байгаа. За түүнээс гадна та хэдийн 1-р гэр дээр шинэ сар тохиохоор байна. Түүнээс гадна Херон буюу шархагцсан ангаагч гэдэг дагуул хүртэл энэ ордон дээр буюу таны ордон дээр төвлөрж байрласан байна. За тэгэхээр ангараг гариг нь болохоор таны 1-р гэр бөгөөд 8-р гэр буюу та өөрөө хэн бэ гэдэг дүр төрх зан чанар бие махбод бөгөөд таны илүү дотоод айдас сэтгэл доторх гүн гүнзгий бодол мэдрэмжүүд бөгөөд өөрчлөлтийг илэрхийлж байдаг гэрүүдийг удирдах өгч идэг. Тэгэхээр энэ үед таны энергийг шавж байсан, ядрааж исэн, сулдааж исэн, таныг ойлгомжгүй нөхцөл байдал руу чиглүүлж байсан. За сэтгэл зүйн хувьд таныг хорж байсан юм шиг бүх зүйлс юу байсан байна гэдгийг та өөрөө илүү олж илрүүлэх боломжтой байх нэ. За тэгэхээр одоо амьдарч байгаа нөхцөл байдлаа юуг өөрчлөх шаардлагатай байна? За өөртөө хэрхэн хандах ёстой байна? Бусдад хэрхэн хил хязгаар тогтоох ёстой байгаа бөгөөд амьдралтай нь ямар нэг байдлаар таны энергийг сороод байгаа, ховхлоод байгаа зүйлс зэрэг юу байгааг анзаараад таслан зогсооход маш таатай үе ирж байна. За ангараг эхлээд хоньны ордонд орж ирээд шууд далайван гарагтаа уулзаж байгаа учраас бидний ирчүүч урам зориг бүх зүйл маань цаанаасаа ийм ойлгомжгүй нөхцөл байдалтай гэхүү. За үгүй бол ийм мөрөөдөл төсөөлөл сэтгэл зүйн хувьд мантай юм шиг зөв буруу юу гэдэг зоримог байдал маань хүртэл ийм ядрааж цуцаасан ч гэхүү ойлгомжгүй нөхцөл байдалтай холдоод байна. За тэгээд нар маань Херон гарагтай холбогдож байгаа учраас та өөрийнхөө итгэл, за аюулгүй байдал, бусдад харагдах байдал, өөртөө итгэх, за магадгүй бие махбодтой холбоотой дүр зураглал, бусдыг удирдах, манлайлж байгаа байдалтай ч гэдэг юм уу тий. Амьдралд ерөнхийдөө л эзэлж байгаа орон байр суурьтай холбоотой ийм шархуу зэтрэх боломжтой болов гэж харж байна. За тэгээд дараагаар нь шинэ сар гарснаар бүх зүйлийг шинээр эхлэх боломжийг танд олгох болно. Тэгээд санчиртай тухайн гаригууд маань холбогдож байгаа учраас энэхүү бүх зүйлийг хүсэж байгаа зүйлийг хүсэж байгаа хүнээ болоход таныг ерөнхийдөө бол бэлэн байна уу гэдэг байдлаар сорж өгөх болов уу. За тэгээд нар маань өөрөө таны 2-р гэр дээр орсноор мөн суур гарагийн 2-р гэр дээр тань буюу өхрийн ордон дээр байрласан байсан учраас би ямархуу үн цэнтэй хүн юм бэ? Надад би юуг чухалчилд юм бэ? Миний эрхэм зүйлс юу юм бэ? За би эд хөрөнгө мөнгө санхүү буюу материалын байдлын хувьд юуг бүтээх гэж байгаа хүн юм бэ? За тэгээд энэхүү хүсэж байгаа зүйлсээ бүтээхийн хувьд би бодит сонголтууд чиглэрүүд зөв алхамд гаргаж чадхаар байна уу? Энэ дээр хэр нухацтай хандж байгаа юм бэ гэдэг зүйлс илүү амьдралд тань орж ирэх нэ. За өөрөөр хэлбэл та өөрийнхөө дадал зуршлуудыг өөрчлөх өөрөө амьдралаа буцаагаад гартаа атгаж авах за ямар нэг байдлаар таны хил хязгаарыг даваад байсан хүнийг шууд нүүрэлт өглөө тэр хүнтэй ингэж эсрэг зогсохоор гэдэг ч юм уу тий их цаанаасаа ирч хүч урам зориг орж ирэх за таны бие махбодод ямархуу байна энергийн түвшин тань ямархуу байна гэдгийг илүү анзаарах боломжтой болох
хувийн шин чанартай томоохон шийдвэрүүдийг гаргах, өөрөө өөрийгөө зан чанар бөгөөд бүх зүйлийн хувьд шинжилж байгаа мэдрэмж авах. За зөвхөн урам зоригт найдах гэхээсээ илүү өөрөө өөрийгөө хүндэлсэн үүднээс бүх зүйлийг өөрчлөх шаардлагатай юм байна гэдэг зүйлсийг анхаарах болов уу гэж бодож байна. За та хэддээ зөвлөхдөө энэ үед магадгүй бүх зүйлийг зэрэг эхлүүлэх гэхээсээ илүү хамгийн чухал гэж бодсон 1-2 зүйлийг хамгийн ихэнд шинжилээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд өөрөө өөрийгөө илүү үн цэнтэй байдлаар үнэлж дүгнээд за тэгээд өөртөө зөв сонголтуудыг хийж чадах юм бол санчир та хэдийг шагнаад илүү хүчтэй хэрсөө төсөр төвчээртэй хатуужилтай тиймэрхүү хүмүүсийг гаргаж ирэх боломжтой таатай үе чинь шүү хэцүү гэж харагдаж мэдрэгдэж байж болох ч эргээд энэ үеийг харахад та хэдэд маш өгөөжтэй үе хугацаа байсан байх болно шүү. За тэгээд санчрын энергийг өөрөө өөрийгөө хит шүүмжлэх гэхээсээ илүү өөрөө өөрийгөө илүү төсвөр хатуужилтай болгоход ашиглаарай. За ангар гарагийн нөлөөлөл буюу хоньны ордныхон маань цаанаасаа бага зэрэг ууртай уцаартай төрөмгүй байх гад байдаг учраас та хэд маань энэ үед цаанаасаа тэр гаргуудын нөлөөллөөр гэсэн тиймэрхүү зүйлс дээр илүү болгоомжтой байгаарай. За тэгээд ямар нэг байдлаар ядарсан, цуцсан, гашуудсан өөрөө өөрийнхөө түрүүний хэлээд байгаа зан чанар хин бэ гэдэгтэйгээ холбоотойгоо шархуутай нь сэдрэхэд эдгээр зүйлсээ автах гэхээсээ илүү эдгээр зүйлсээ олж илрүүлээд засаж залруулах өөрийгөө сайжруулахад ашиглахад таатай шүү гэж та хэдээ зөвлөё. Үхрийн орд, үхрийн мандалд нар сар. За үхрийн ордныхны хувьд энэхүү гаригуудын бөөгнөрл маань та хэдийн 12 дугаар гэрэл дээр болж байгаа учраас энэ бүх зүйл нөгөө ил харагдах гэхээсээ илүү дотогшоо далд ухамсар оюухан бол санаа руу тань чиглэсэн байх болно. За ингээл өөрөө өөрийгөө ангаах амьдралынхаа өмнөх бүлгийг дуусгах за магадгүй дараад өөрөө мэдгүй хүртэл хуримтлуулчихсан байсан уур уцаар бухимдал стрессээ мэдрэх анзаарах тэдгэрийг тавьж явуулах. За тэгээд өөрийнхөө нөгөө гаргаад байдаг далд ухамсараас үүдэлтэйгээр эмзүү тогтлуудыг анхаарч харахад илүү таатай тохиромжтой үе болж өгч байна. За тэгээд ангар гараг нь болохоор та эдийн 7 бөгөөд 12 дугаар гэр буюу харилцаа холбоо бөгөөд стресс, далд ухамсар түрүүний хэлээд байгаа нөгөө уур уцаар бухимдал, стресс зэргийг илэрхийлж байгаа гэрүүдийг удирдах өгдөг учраас таныг цаанаасаа ямар нэгэн зүйл илүү бухимдуулаад гэхүү тайван бус болгоод байгаа болов уу гэж харж байна. За ангар гараг нь мөн та хэдийн 12 дугаар гэр дээр орж ирж байгаа учраас бүх зүйл илүү эргцүүлсэн оюухан бол санааны хувьд ачаалттай бөгөөд ийм хувийн шин чанартай энерги орж ирэх болно. За та хэдийн 12 дугаар гэр дээр шин сар гарч байгаа учраас та хэдийн хувьд энергийн шинжлэгдэх буюу үхрийн ордонд бүх гаригууд хоримтлагдахаас өмнө энэ далд ухамсар өөрийн оюухан бодол санаа магадгүй таныг дөнгөлөөд байсан мэдрэмжүүдэд тавьж явуулах буюу энэ бүлгээ хаалт болгоход таатай үе ирж гин гэж харж байна. За тэгээд нар маань та хэдийн орд руу буюу үхрийн орд руу та хэдийн 1-р гэр дээр орж ирснээрээ цаанаасаа та өөрийгөө эргээд олсон мэт мэдрэмжүүдийг авах болно. За тэгэхээр сугар гарыг та хэдийн 1-р гэр дээр урт удаан хугацаагаар байршиж байгаад та хэдийн 1-р гэр бөгөөд 6 дугаар гэр буюу та хинбэ гэдэг бөгөөд эрүүл мэнд дадал зуршил өдөр тутмын амьдрал бие махбод гадаад төрх гэдгийг тань удирдах байдаг гариг учраас энд бүх зүйл өөрөө өөрийгөө хинбэ гэдэг өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж бөгөөд юу таныг эрүүл таатай газарлагтай мэт мэдрэмжүүд төрүүлдэг вэ гэдэг зэрэг зүйлстэйгээ холбогдоход айгуу таатай үе байх болно. За тэгэхээр үхрийн ордныхны маань хувьд энэ 4-р сар ерөнхийдөө бүхэлдээ бага зэрэг юм ботгошоо чиглэсэн ядарсан цуцсан сэтгэл зүйн хувьд бүх мэдрэмжүүд нь дотроо хуралцсан. За амьдралаас тань энерги эрч хүчийг тань сорж байгаа зүйлсийг илүү анзаарсан өөрөө өөрийнхөө сэтгхүү далд ухамсар бодол оюухан санаатай илүү тулж адилсан үе байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэ үед та хэд маань цаанаасаа шаардлагатай бол илүү ганцаараа байх амралтаа өөрсдөө зорцуулах. За тэгээд ямар нэг байдлаар таныг ядрааж цааж байгаа хүмүүс болон орчин нөхцлүүдээс хол байх цагаа авахд шаардлагатай бөгөөд та хэдэд таатай байх болно. За тэгээд энэхүү үе дуусахад та хэд өөрөө өөртөө эргээд олж авсан мэт эрч хүч энергитэй сэргийх болно. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн үхрийн ордных маань энэ үед илүү амрах өөрөө өөрийнхөө дотоод ертөнц дотоод дуу хоолойг сонсох
Дуусгар болох ёстой зүйлсийг чимээгүй хүн тавьж явуулах, өөрөө өөрийнхөө эрчим энергийг хадгалах буюу одоо бусдад хил хязгаараа хангалттай сайн тавих, м, өөрөө өөрийнхөө үн цэнийг олох, бие махбодоо анхаарах, өөрөө өөрийнхөө амар амгалан тайван байдлыг эрхэмлж чухалчлахад таатай үе байна. За тэгээд бусад хүмүүсийн амьдрал одоо илүү өрнөлтөө, хурдан ахицтай, твшилттэй байгаа мэт та хэдэд энэ үед илүү санагдах болов уу? За тэгэнгუთ бусад хүмүүс ингэж байгаа юм чинь гэдэг байдлаар өөрсдөө битгий хүчлээрээ. За тэгээд ямар нэг байдлаар одоо ядарч цуцсан, гашуудсан гэдэг ч юм уу те сэтгэл зүйн хувьд бүх зүйл хуримтлагдсан байгаа зэрэг зүйлсээ одоо юу гэдэг нь төвчээд өнгөрөх гэхээсээ илүү эдгээртэйгээ ажиллаад өөрөө өөрийгөө одоо амар амгалан тайван байдлаа олж авахын төлөө хичээгээрэй. За тэгээд өөртөө амралтыг олгонгууд энэ нь одоо бүтлгүүдж байгаа юм шиг, бусдаас хоцорж байгаа юм шиг мэдрэмжүүдийг энэ удаа үл тоогоорой буюу одоо энэ танд амралт нь угаасаа энэ чухал шаардлагатай юм шүү гэж та хэдий зөвлөё. Эхрийн орд, эхрийн мандал, нар сар. За тэгэхээр энэ сарын үед гэх юм бол бүх гаригууд маань хоньны ордонд буюу та хэдийн 11-р гэр дээр буюу одоо ирээдүйн төлөвлөгөө, найз нөхөд хүрээлэл, бусадтай хамтрах хамтрал, урт удаан хугацааны зорилго зорилтууд за бөгөөд бүх зүйлийг одоо илүү том дүр зургаар нь харж байгаа гэр дээр байрласан байна. Ангараг гараг маань та хэдийн 6 дугаар гэр буюу одоо ажил, хичээл зүтгэл дадал зуршил бөгөөд 11-р гэр буюу түрүүний хэлсэн урт удаан хугацааны зорилгоод бөгөөд найз нөхдийн гэр дээр байрласан байгаа даа учраас таны өдөр тутмын одоо дадал зуршил хийж байгаа зүйлс, хичээж байгаа зүйлсэд маань таны одоо хүсэж байгаа ирээдүйлөө таныг чиглүүлж чадж гинүү гэдэг асуултыг танаас ерөөд бол асууж байна. Таны өдөр тутмын дадал зуршил, ажлын орчин нөхцөл цаг хугацаа бөгөөд энерги бүх зүйл нь одоо таны мөрөөдөлтөд таарсан нэгдсэн байна уу? Үгүй бол ямар нэг чиглэлгүйгээр зүгээр л өөрийгөө завгүй байлгаад байна уу гэдэг одоо энэ үед тодорч гарч ирэх болно. За ангараг болон бод гаригууд орж ирснээрээ түрүүний хэлсэнчлэн та иймэрхүү зүйлсийг хүсэж байгаа, төлөвлөж байгаа гэдэг зүйлс нь одоо илүү тодорхой болоод тэрнийхээ араас одоо илүү зориход таатай үе болж өгөх болно. За гэхдээ ангараг гараг маань далайван гарагтай холбогдож өгснөрөө та ямар нэг байдлаар одоо хин нэгэн цор ганц хүнийг ч юм уу за үгүй бол найз нөхдөө үгүй бол өөрийнхөө хүрээллийг бодит зүйлс дээр одоо газардлаггүйгээр ч гэхүү үгүй бол одоо бүх зүйлийг мэдэхгүйгээр хит их одоо тусгаж толдож гэх юм уу да үгүй бол гоё таатай байдлаар бодит бус байдлаар төсөөлж хараад байсан байдлыг тань ер нь танд илүү тодруулж харуулж өгөх болов уу гэж бодож байна. За бууд гараг нь хоньны ордон дээр орж ирж байгаа учраас та ирээдүйнхөө төлөө талаар одоо бодохдоо бүх зүйл илүү тодорхой болж ирэх болно. За юуг бүтээмээр байна? Хэнийг одоо хүрээлэлтэд байлгамаар байна? Ямархуу одоо хүмүүс зүйлс таныг хүсэж байгаа зорилготой нь хүргэж өгөх вэ? Танд тусалж дэмжих вэ гэдэг зүйлсүүд илүү тодорхой болох болно. За тэгээ шинэ сар гарснараа эдгээр зүйлс нь одоо илүү нухадтай болж ирэхээс гадна санжир орж ирснээрээ за яг эн чинь бодиттой зүйлс нь юу юм бэ? Аа одоо тэр нөгөө хүсэж байгаа урт удаан хугацааны зорилгоо бүтээхэд тань юу шаардлагатай юм бэ? Энэ нь одоо үнэхээр төлөвлөгөө байгаа юм уу? Дэд бүтэц систем тогтолцоо бүх зүйлс тань бэлэн юм уу гэдэг одоо бодит байдлын шалгуурууд орж ирэх болно. За тэгээд сугар гараг маань 12 дугаар гэр дээр тань байрлаад явандаа одоо нөгөө нар маань та хэдийн үхрийн орд руу буюу 12 дугаар гэр дээр орж ирэх болно. За сугар гараг өөрөө та хэдийн 5 бөгөөд 12 дугаар гэрийг удирддаг буюу баяр баясгал, романтик байдал, бүтээлч байдал бөгөөд одоо нөгөө илүү далд ухамсар өөрөө өөрийгөө ангаах хувийн шин чанартай зүйлсийг тань удирдаг 12 дугаар гэр айллыг удирдах өгж байна. Ингэснээрээ магадгүй таны одоо нөгөө ирээдүйн зорилго бөгөөд таны одоо дотоод үнэн бодит байдал баяр баясгал зэрэгтэй холбоотой одоо ийм ямархуу зөрүүтэй зүйлс байна гэдгийг та одоо илүү харах боломжтой болох болно. За магадгүй танд одоо илүү амралт баяр баясгал за тэгээд илүү одоо юу гэдгийг бусад бүх хүмүүстэй бүх зүйлсээ хуваалцаад байх гэхээсээ илүү нууц байдал хувийн амьдрал шаардлагатай байгаа гэдгийг анзаарах боломжтой болов уу? За тэгэхээр цаанаасаа та хэд маань урт удаан хугацааны зорилгоо өөрчлөх за үгүй бол одоо нөгөө өөрийнхөө тавьсан байсан мөрөөдлийнхаа төлөө илүү хичээх зүтгэмээр санагдах найз нөхөд бөгөөд таны одоо хүрээллийн хувьд танд хэрэгтэй хүмүүс бөгөөд одоо юу гэдэг илүү таныг хүссэн зүйлээс тань холдуулдаг хүмүүсийн ялгааг илүү тод том руу хараад тэдгээртээ илүү одоо шүүмжлэлтэй хандах боломж нөхцөл бүрдэж байна. За тэгээд энэ үед та хэд маань
хүсэж байгаа зүйлдээ илүү нухацтай хандах, түүнийхээ араас хөдөлмөрлөж, мөшгөж эхлэхэд маш таатай үе байх болно. За тэгээд түрүүний хэлсэнчлэн өөрт илүү таарсан тохирсон хүмүүсийг амьдралдаа үлдээгээд хэрэггүй хүмүүсийг нь хасах. За тэгээд хүсэж байгаа зүйлээ одоо илүү нарийн тодорхой болгох, тэрнийхээ төлөө төлөвлөгөө бүтэц системүүдийг тогтоох. За энийхээ төлөө хөдөлмөрлөх зүтгэх явандаа өөрийнхөө энергийг бусдаас хамгаалах, хил хязгаар илүү тогтооход таатай байх болно. За хит их олон хүнд, хит их олон төлөвлөгөөнд, хит их олон зүйл рүү өөрийнхөө энергийг битгий сарниулаарай. За магадгүй олон жил найзалсан юм чинь ингэсэн юм чинь тэгсэн юм чинь гэдэг байдлаар таны энергийг сордог хүмүүсийг магадгүй амьдралаасаа явуулж чадахгүй хорогдож үлдээхэд тэмж таатай тохиромжтой биш болов уу? За тэгээд тухайн харилцаагаа хадгалж өхийн одоо үлдэхийн тулд өөрөө амар амгалан байдал бүх зүйлийг битгий золиослоорой гэж таатай зөвлөмөр байна. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийн ордынхны хувьд одоо энэ гаригууд нь бүгдээрээ та хэдийн 10 дугаар гэр буюу одоо ажил мэргэжил карьерийн гэр дээр бөөгнөрч байрласан байна. За тэгэхээр ангар гараг маань та хэдийн 5 бөгөөд одоо 10 дугаар гэр буюу баяр баясгал за эрсдэл өөрөө өөрийгөө илэрхийлэх байдал бүтээлч зүйлс бөгөөд ажил мэргэжил бусдын өмнө байдаг таны одоо амьдралыг илтгэж идэг гэрүүд дээр байрал зэрийг удирдах байдаг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр таны амьдралаас хүсэж байгаа зүйл, мэдэрч байгаа зүйл одоо юу хиймээр байна гэж танаасаа дуудагдаж байгаа, бүтээмээр байгаа зүйлс нь болохоор таны одоо бусдын өмнө ил байдаг ажил амьдралын замналтайтай нь одоо илүү уялдаж дарамт шахалт болж орж ирэх боломжтой. За юу гэсэн үг вэ гэхлээр магадгүй та ажил мэргэжлийнхаа хувьд дараагийн одоо ийм эрсдэлтэй алхмыг авахд бэлэн болчихсон байгаа. За үгүй бол юу гэдэг илүү албан тушаал ахимаар байгаа илүү бусдад одоо үнэлэгдмээр нухацтай баймаар байгаа бус хүмүүс таныг одоо илүү seriously боёо одоо ийм чухалчилж хүлээж аваасаа гэж хүсэж байгаа. За тэгээд таны одоо байгаа албан тушаал ажил мэргэжил бүх зүйлтэй танд хангалтгүй байгаад илүү их хүсэх боломжтой байгаа зүйлийг илэрхийлж өгч байна. За гэвч 70% гараг энд байгаад байгаа учраас таны ажил мэргэжлийн замнал одоо илүү зугаатай баяр баясгалтай юм шиг мөртлөөсөө илүү юм ойлгомжгүй мэдрэмжүүдийг өгөх боломжтой болов гэж бодож байна. За энэ юу гэсэн үг гэхээр ямар нэг одоо том зүйл рүү зоримоор чиглэмээр байгаа одоо байгаа нөхцөл байдлаасаа бүх зүйлийг томоор харж байгаа хэрнээ ямар нэг байдлаар ямар хуу байдлаар тэрийг одоо бүтээх вэ болгох вэ гэдэг нь тодорхойгүй байна гэсэн үг гэх юм уу? За өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар бүр ингээд зөв мийгээд нүү буруу мийгээд нүү гэдэг байдлаар эргэлзсэн тэгснээ ингээд дарамт шалтууд орж ирсэн байж итэл за нар Кирон буюу одоо шархцаа хангагч гэдэг гарагтай уулзснараа та ямар нэг байдлаар нөгөө өөрөө өөрийгөө таниулах, удирдах албан тушаал за бусад харагдах байдлаараа цаанаасаа шүүгдэж байгаа юм шиг хангалттай биш байгаа юм шиг одоо ийм ажил мэргэжилтэйгээ холбоотой шархууд хангалттай биш мэдрэмжүүд төрөх боломжтой болов гэж хараад байна. За тэгээд үүний дараагаар одоо та хэдийн 10 дугаар гэр дээр буюу одоо энэ бүх гаригууд холбогдсон байгаа гэр дээр шинэ сар гарч өгснөөрөө аа шинэ чиглэл өөрийгөө шинжлэх, ажил мэргэжлийн хувьд шинэ алхмууд хийх гэдэг ч юм уу тий. Аль хэдийн та бусдад танигдчихсан байсан зүйлээ одоо илүү баттгах тиймэрхүү зүйлс болохоор байна. За тэгээ суур гарагийн нүхрийн ордон дээр та хэдийн 11-р гэр дээр байрлалцсан байгаа бөгөөд 4 бол 11-р гэрийг нь удирдах өгдөг буюу гэр бүл амар амгалан байдал ирээдүйн зорилтууд хүрээллийг тань удирдах өгдөг суур гараг маань та хэдийн 11-р гэр дээр байрснараа танд зөв хүмүүс зөв хүрээлэл бөгөөд одоо сэтгэл зүйн аюулгүй үндэс суурийн хувьд зөв мэдрэмжүүд нь таныг тухайн одоо ажил мэргэжлийнхаа талбар дээр зөв замаа олоход тань туслана гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо гэр бүл таны аюулгүй орчин нөхцөл байдал, найз нөхдийн хүрээлэл зэрэг нь таныг өсөж хөгжихэд туслахаар байна уу, чадхаар байна уу, үгүй байна уу гэдэг соригдно. За тэгтэл та өөрөө цаанаасаа одоо ийм амбиц өндөртэй бусдад илүү харагдмаар үнэлэгдмээр ажил мэргэжил карьерийн хувьд өсөж дэвжмээр байгаатай тань уялдаж ирж байна. За тэгэхээр амбицтай байгаа тань энэ үед бол зөв байгаад буюу одоо тэрнийхээ төлөө хөдөлмөрлөх хичээхэд
таатай үе байх болно. Тэгээд ямар нэг байдлаар одоо бусдад харагдах хангалтгүй мэт мэдрэмж авах шархууд орж ирсэн байсан ч гэсэн энийгээ та одоо өөрөө өөрийгөө ангаах, өөрөө өөрийгөө жижиг хэвээрэнд байлгах шалтгаан биш шүү. Эсвэргээрээ энтэйгээ ажиллаад одоо тэрийг өөрийнхөө давуу тал болгож ашиглаарай. За тэгээд энэ үеүдэд өөрийнхөө одоо хүрээллийн хүмүүсийг таны урт удаан хугацааны зорилготой таарсан хүмүүсээр сонгож хүрээлүүлэх одоо зэгцлэх байдлаар ашиглахад таатай байх болноо. За тэгээд энэ сард одоо юуг анхаарах вэ гэх юм бол бусдаас дэмжлэг ирлээгээ та одоо өөрөө сул дорой гэсэн үг биш шүү. Магадгүй шаардлагатай хувьдад бусдаас тусламж дэмжлэг аваарай. За тэгээд ямар нэг байдлаар одоо ажил мэргэжил карьерийнхаа тал дээр бодлогогүйгээр үгүй бол төлөвлөгөөгүйгээр ямар нэг зүйл рүү дайрч битгий ороорой буюу бүх зүйлийг төлөвлөсөн аа тодорхой болгосны дараагаар алхмуу чиглэрүүд гаргахад таатай болно. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За энэ үед тухайн гаригууд нь буюу одоо хоньны ордон дээр байрласан байгаа гаригууд нь таны 9-р гэр дээр хуримтлагдаж байрласан байна. Ингэснээрээ та одоо өөрөө өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээд хэлэх, за бусдад юм зааж сургах, за магадгүй боловсрал илүү хөөх. За түүнээс гадна хууль эрхлүүтэй холбоотой зүйлсийн талаар хөөцөлдөх, амьдралаа одоо илүү том дүр зургаар хараад тэрний төлөө хичээж зүтгэх болон аялалтай холбоотой зүйлс дээр одоо илүү гаригууд нь хуримтлагдсан байна. Ангараг гараг маань 4 бөгөөд та хэдийн 9-р гэрийг удирддаг буюу гэр орон орчин нөхцөл байдал гэр бүлийнхэн бөгөөд өсөж хөгжих бодит үнэн, за түүнээс гадна одоо ирээдүйн чиглэлийг тань илэрхийлдэг гэрүүд дээр байрсан байгаа учраас та амьдралынхаа одоо бүх талбаруудыг илүү том зургаар харах, өөрийгөө өсгөх, хөгжүүлэх таатай үе ирж байна. За гэхдээ энэ нь болохоор дахиад гэр бүлийн орчин нөхцөл, за магадгүй өөрөө өөрийгөө тавьсан байсан дотоод айц зэрэгтэй одоо холбоотой зүйлсүүдийг өөрчлөх буюу тэдгээр зүйлс таныг хязгаарлахгүй гэдгийг ойлгоснороо өсөж хөгжих боломжтой байх нь байна. За ангар гараг нь хоньны ордон дээр орж ирснээрээ та хэд амьдралтай нь одоо инээс илүү их утга учиртай гэдэг одоо зүйлийг харах гэдэг ч юм уу тий. Үгүй бол одоо бодит үнний араас хөөцөлдөх магадгүй ямар нэг зүйлийн төлөө тэмцэх, амьдралын төлөө тэмцэх тэмцлүүд одоо илүү бодиттой байх болов уу? За бууд гараг нь одоо хоньны ордон дээр муу орж ирснээрээ ирээдүйд тань ямархуу байдлаар харагдах ёстой юм бэ гэдэг оюухан бол цаанд нь илүү зэгцтэй, эмх зэгцтэй тодорхой болж ирэхээр байна. Нар нь одоо Кирон гарагтай холбогдсноороо өөрөө өөрийнхөө ихтгэл үнэмшил, өөрөө өөрийнхөө замналанд итгэх байдал бөгөөд ямар нэг байдлаар одоо итгээд эрсдэл авах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлстэй холбоотой шархыг танд одоо толдож харуулах болно. За тэгээд энэ чин сар гарч байгаа учраас та өөрөө өөрийгөө өсгөх, хөгжүүлэхэд маш таатай үе байгаа боловч санжир гарагийн нөлөөлөл орж ирснээрээ танаас илүү одоо хичээл зүтгэл хөдөлмөр шаардах болноо. За тэгээд нар нь одоо үхрийн ордон дээр орж ирснээр суур гараг мөн үхрийн ордон дээр байснараа таны одоо ажил мэргэжил бөгөөд бусдын өмнө харагдах байдал нэр хүнд зэрэгтэйтэй холбоотой зүйлс илүү урагшилж эхлэх болно. Суур гараг нь таны 3 дугаар гэр буюу харилцаа холбоо, оюухан бодол санаа, үг хэлээрээ бөгөөд 10 дугаар гэр буюу ажил мэргэжлийг тань одоо удирдах байдаг учраас та юуг бусдад заана хэлнэ, ярина, түгэн тэр нь болохоор таны ажил мэргэжилтэд одоо илүү уялдаж өгөх буюу томоохон нөлөөллүүдийг үзүүлэх нэ. Тэгэхээр энэ үед танд цаанаасаа ямар нэг шин зүйлийг сурмаар үгүй бол аялмаар санагдах гэдэг ч юм уу тий. Үгүй бол одоо нөгөө танд бусадтай ярих, харилцах, өөрийнхөө бол санааг бусдад түгээх боломжууд гарч ирэх. За үгүй бол ямар нэг байдлаар одоо юм хэвлүүлэх, номоо хэвлүүлэх, бусдад зааж багшлах боломжууд гарч ирэх боломжтой. За тэгээд таны ихтгэл үнэмшилч гэсэн өөрчлөгдөхийг үгүйсэхгүй. За амьдралаасаа одоо байгаа нөхцөл байдлаасаа одоо илүү том зургийг хараад тэрний төлөө хөөцөлдмөр хиймээр санагдах болноо. За тэгээд энэ үед та хэдэд юу хийх тохиромжтой вэ гэх юм бол бүх зүйлийг одоо илүү түрүү хэлсэнчлэн том дүр зургаар харах боловч одоо илүү дэд бүтцтэй, системтэй, төлөвлөгөөтэйгээр бүх зүйлд хандах. За өөрийн дуу хоолой болон ботал санааг одоо бусдад одоо илүү зоригтойгоор түгээх тарах. Таныг хүсэж байгаа зөвлөлөө таныг чиглүүлж өгөх боломжуудыг алдахгүй байхад маш таатай үе байх болно. За тэгээд хэд их төсөөлөлтөй автад юу гэдэг юм аа үйлдэл хийхгүй байхаас зайлсхийгээрэй гэж та хэдэд зөвлөе.
Өөрөөр хэлбэл төлөвлөхгүйгээр одоо төсөөлөл мөрөөдөлтөө хийх автахгүй байгаарай. За тэгээ одоо байгаа замналтаа нь дасчихсан юм чинь том дүр зургаар мөрөөдөд яагах вэ гэдэг байдлаар өөрөө битгий хязгаарлаж хариарай гэж та хэдий зөвлөё. Охины орд, охины мандалд нар сар. За охины ордын хувьд одоо хорины ордон дээр цугларж байгаа гаригууд нь та тийм 8 дугаар гэр дээр буюу одоо дотны харилцаа таны өөрөө өөрийгөө бусдад одоо илэрхийлэх гүн гүнзгий бусдад харуулдаггүй тал. За түүнээс гадна үр шир татвар за магадгүй бусдаас одоо орж ирдэг тусалцаа дэмжлэг таны итгэл сэтгэл зүйн одоо далд ухамсарын зөө тогтлоод айдсууд бөгөөд одоо өөрчлөлтүүдийг илэрхийлдэг гэр дээр болж өгж байна. За ангараг гараг болохоор 3 дугаар гэр буюу 8 дугаар гэр буюу оюухан бодол санаа үг хэл яриа сонголтууд бусдад ярих харилцаа яриа бөгөөд түрүүнээс одоо 8 дугаар гэрийг удирдах өгдөг учраас магадгүй хин нэгэнтэй ярьснараа одоо хин нэгний бүр ингээд амар гүн гүнзгий нууцуудыг олж мэдэх гэдэг ч юм уу тий. За үгүй бол одоо өөр хин нэгэнтэй маш ийм хэцүү хүнд сэдвээр харилцаануудыг өрнүүлэх. За түүнээс гадна ийм гүн гүнзгий танд ухаарлууд ирэх. За түүнээс гадна бусад үед ерөөхдөө бол одоо ингэж таны ярьдаггүй ийм байдлуудаар сэдвүүдээр хэн нэгэндээ бүх зүйлийг одоо илүү шулуун шударга гүн гүнзгий ярилцах боломжтой үе ирж байна. За энэ ерөнхийдөө бол танд хөнхөн гэхээсээ илүү одоо илүү ийм хүнд тусах магадлалтай. Та ерөнхийдөө л одоо дундын өмч гэж юу юм бэ? Би юунд одоо хинд өртөө юу өгөх ёстой юм. За тэгээд яригдахгүй байгаа зүйл юу энергиг тань сороод байгаа юм. Санхүүгийн болон сэтгэл зүйн хувьд одоо урт удаан хугацаанд юу боломжтой бөгөөд боломжгүй вэ гэдгийг одоо ялгаж салгаж ангилах тиймэрхүү одоо энергитэй үе байна. За тэгээд ангараг гараг нь болохоор та хэдийн 8 дугаар гэр дээр орж ирснээр цаанаасаа одоо ийм айцууд уур уцаар ямар нэг байдлаар одоо хардаж сэрдэх үс санах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс үгүй бол одоо ямар нэг зүйлийн ард гарах зэрэг энергиуд орж ирж байна. За ангараг гараг далайн гарагтай холбогдсноороо ямар нэг юм юу вэ гэдгийг мэдгүйгээр цаанаасаа одоо ийм зүн төрж авах боломжтой магадгүй өөр хин нэгний одоо за бүр амар энгийн байдлаар нөхрөө хардаж сэрдсэн байлаа гэж бодоход юу гэдгийг мэдгүй мөртлөөсөө цаанаасаа танд ингэж юм зүн төрөөд идэг гэдэг ч юм уу тий. За тэгээд ангараг гараг санчир гарагтай одоо уулзаад ирэнгуут яг тэрийг нь та олж илрүүлдэг барьдаг гэдэг ч юм уу. За эсвэл одоо энэ нь дахиад түрүүний хэлсэнчлэн дундын хөрөнгө мөнгө одоо илүү гүн гүнзгий зүйлс магадгүй хардалт, зэрдэлт, уур уцаар бухимдал зэрэгтэй хүртэлч холбоотой байх боломжтой. За нар бөгөөд Кирон гэдэг буюу шархцаа ангагч гэдэг хоёр гараг маань хоорондоо уулзснараа хуучин таны одоо итгэл үнэмшил өөрийнхөө сул та сэтгэл хөдлөлийг харуулсан байдал хин нэгэн танаас урвсан завгүй хин нэгнээс хамааралтай байх ч гэдэг юм уу тий. Үгүй бол одоо сэтгэл зүйн хувьд бөгөөд санхүүгийн хувьд ийм аюулгүй байдлыг тань хүндсэн шархтайн сэтрэх боломжтой. За тэрний дараагаар 8 дугаар гэр дээр нь одоо хоньны ордон дээр шин сар тохиосноороо бүх зүйлийг одоо ямар нэг зүйлийг өгөөсгөх гэхээсээ илүүтэйгээр хит их зүйл өгөөд байсан үгүй бол одоо тухайн зүй харилцаануудыг ярихгүйгээр тойроод байсан гэдэг ч юм уу үгүй бол эрүүл бус одоо ийм харилцаан дээр байгаад байсан бол тэдгэрийг одоо шинжлэх боломжтой үеийг тань илтгэж өгөх болно. За тэгээ түрүү хэлсэнчлэн санчир гараг орж ирээд бод бол ангар гарагтай холбогдсноороо бүх зүйлийг илүү нухадтай болгож өгөөд таны өөрчилж байгаа бүх зүйл илүү төлөвшсөн за илүү тодорхой хязгаартай илүү үүрэг хариуцлагатай үүднээс хандах боломжийг бүрдүүлж өгөх болно. За нар болон сугар гаригууд нь таны 9-р гэр дээр энэ үед байрласан байгаа учраас сугар гараг таны хоёр бөгөөд 9-р гэрийг удирдах өгдөг мөнгө буюу одоо ихтгэл үнэмшил өөртөө итгэх итгэл орто доохтны чиглэлийг удирдах өгдөг. Ингэснээрээ юу таны энергийг сороод байна, юу тэнцвэртэй биш байна гэдгийг харснараа таны ирээдүй нэгдэж онгох боломж нөхцөлийг бүрдүүлж байна. За энэ үед танд одоо ихтгэлцэлтэй холбоотой асуудлууд түүнээс гадна мөнгө санхүүтэй холбоотой өөр хүмүүстэй холбоотой асуудлууд за магадгүй өөр шир үгүй бол одоо зээл авах гэдэг ч юм уу түүнээс гадна сэтгэл зүйн хувьд хин нэгнээс хамааралтай байх бөгөөд одоо энэ сэтгэл зүйн ямар нэг гүн гүнзгий мэдрэмжөө зүй тогтлуудаа илүү ажиглах за түүнээс гадна өөрчлөгдөх шаардлагатай зүйлсийг анзаарах боломжтой юм аа. За тэгэхээр энэ үеүүдэд хэцүү боловч одоо нөгөө нэг
маш юм шаардлагатай байгаа харилцаа юмнуудыг ярих, мөнгө бөгөөд үр ширтэй холбоотой асуудлууд байлаа гэж бодоход эдгээр нь илүү толгомдож ирэх. За түүнээс гадна сэтгэл зүйн болоо одоо санхүүгийн хувьд илүү тодорхой хэл хязгаар шаардлагатаас гадна ямар нэгэн нөхцөл байдлын бодит үнэндээ нүүр тулах, за тэгээд сэтгэл зүйн бөгөөд одоо энэ далд ухамсарын хувьд өөрчлөгдөхөөс өөр аргагүй шаардлагатай тиймэрхүү нөхцөл байдал үүсэх. За түүнээс гадна өөрөө өөрийгөө одоо ангаах, эдгээх, сэтгэл зүйн хувьд одоо эдгэрхийн тулд та өөрөө өөртөөгөө одоо ийм гүн гүнзгий хүлээн зөвшөөрч чадахгүй байсан зүйлсээ хүртэл хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсэх болов уу? За хоньны ордныхондоо энэ үеийн хугацаанд юу хийхэд хамгийн тохиромжтой гэж зөвлөхөө гэх юм бол магадгүй одоо дундын өмч хөрөнгө санхүү нь юу юм бэ? Таних юу юм бэ гэдгээ илүү тодорхой болгоод магадгүй хэл хязгаараа илүү тодорхой болгох. За түүнээс гадна одоо нууцудтай холбоотой асуудлууд дээр гэх юм уу да одоо илүү шулуун шударга тодорхой асуултууд асуух. За түүнээс гадна сэтгэл зүйн хувьд одоо өөрийгөө ангаах, эмчлэх, талд ухамсартайгаа ажиллах зэрэг бүх зүйлийг одоо илүү нухацтай авч үзэх, хийх. За түүнээс гадна ямар нэг асуудлуудаа одоо юу гэдэг нь зайлс хийгээд яваадсан бол тэдгээр тэгээд нүүр тудлах цаг нь ирсэн байна. За тэгээд түрүүний хэлсэнчлээ одоо нөгөө өөр ширзээлтэй холбоотой асуудлууд тулгарх учраас боломжтой нөхцөл байдлаараа одоо өөр ширзээл гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг аль болох тавихгүйгээр дараарай гэж зөвлөе. За тэгээд юу хийхгүй байхыг зөвлөх вэ гэх юм бол бүх зүйл одоо арай тодорхой болоогүй байгаа учраас цаг нь болоогүй байхад хит их яарахаас зайлсхийгэрэй гэж хүсэж байна. За түүнээс гадна одоо ямар нэг байдлаар таны энергийг сонирсон, за тэгээд ойлгомжгүй байгаа нөхцөл байдалд үлдэх хэрэггүй шүү. За түүнээс гадна хин нэгнийг одоо удирдах нь танд аюулгүй байдлыг авчрахгүй. За тэгээд ямар нэг байгаа асуудлаа одоо тоохгүй байгаад байх юм бол тэр асуудлаа андаа шийдэгдэнэ гэж хүлээх хэрэггүй шүү. Буюу одоо хүлээгээд ойртоос орхих биш. За түүнээс гадна одоо хурдан яг л одоо яаралтай шийдэх биш. За тэгээд яг дундыг баримтлаад илүү нухацтай бүх зүйлд хандах тусмаа бүх зүйлс амар арай гайгүй шийдэгдэхээр байна уу гэж харж байна. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За хоньны ордон дээр одоо гаригуудын бөөгнөрөл буюу одоо хоригдлогдож байгаа нь таны 7 дугаар гэр дээр байрлаж байгаа учраас таны харилцаа холбоо гэрлэлт за болцож байгаа за үгүй бол бусадтай харилцаж байгаа гэрээ контракт үйлчлүүлэгчид за түүнээс гадна нэг нэгээрээ харилцаа зэрэгтэй одоо холбоотой сэдвүүд хөндөгдөж байна. За ангар гарагийн таны 2 дугаар гэр буюу одоо үнцийг бусдад тавих стандарт шаардлага бөгөөд үн цэнийг илэрхийлдэг гэр бөгөөд 7 дугаар гэр буюу одоо харилцаа холбооны гэрээгаллалыг нь удирдах өгдөг. Ингэснээрээ харилцаа холбоо бөгөөд одоо үнэт зүйлстэй холбоотойгоор харилцааныхаа хувьд одоо энэ танаас хэр их өртөг зардал шаардаж байна вэ гэдэг юм уу да одоо өөрөөр хэлбэл таны үн цэнд ямархуу байдлаар нөлөөлж байна вэ? Танд одоо тухайн харилцаанаас та юу авч байна вэ? Юу буцаагаад өгж гэн энэхүү одоо харилцааны эрхтгч байна уугүй юу гэдэг зүйл сэдвүүд хөндөгдөх болно. За ингэснээрээ энэ үе ерөнхийдөө л одоо илүү хувийн шин чанартай, илүү нухацтай болох болов уу гэж бодож байна. За тэгээд ангараг гараг маань түрүүн хэлсэнчлэн таны 7 дугаар гэр дээр орж ирж байгаа учраас магадгүй илүү одоо бие биендээ татагдах за гэвч үүнийгээ дагаад одоо илүү их маргаа үүсэх, илүү шулуун шударга харилцааг тогтоох хандлага гарах болов уу? За тэгээд түрүүн хэлсэнчлэн ангараг гараг маань 70 гарагтай эхлээд холбогдох учраас эхлээд бүх зүйл одоо ийм ойлгомжгүй цаанаасаа ийм хүчтэй таталцал байгаад байгаа мөртлөөсөө түүнийгээ дагаад одоо ийм гүн гүнзгий нөгөө хүндээ урам ургач гэдэг юм уу те. За тэгээд харилцаанд тань ямар нэг зүйл өөрчлөгдөх шаардлагатай байгааг мэдж байгаа мөртлөө яг юу өөрчлөгдөх шаардлагатай байгааг мэдэхгүй гэдэг ч юм уу. За 70 гарагийн нөлөөллөөр ийм эргэлзээтэй энерги орж ирж байна. За тэгээд буд гараг маань хоньны ордон дээр орж ирснээр харилцаа холбоодоо илүү шударга ойлгомжтой шулуун болох болно. За ямар нэг байдлаар ямар нэг сэдвийг одоо ярихгүй, хостойгоо ярихгүй өнгөрөөгд байсан бол тухайн сэдвүүд одоо заавал хөндөгдөд яригдах болно. За тэгээд нар буюу Кирон гаригууд хоорондоо холбогдсноороо өмнөх одоо харилцааны ямар нэг шархууд за магадгүй хин нэг нь таныг сонгоогүй одоо үл тоошоосон
таныг одоо хүлээн зөвшөөрөхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс байх юм бол одоо харилцаа холбоотой нь одоо дамжуулаад тэр шарах хөндөгдөх буюу магадгүй өөр хин нэгнийдээ одоо ингэ цэцэн хайж байгаа юм шиг бас тань санагдаад тэгээ тэрнтэй холбоотойгоор таны өөрийгөө үнэлэх шарахууд магадгүй хөндөгдөх болов уу гэж харж байна. За тэгтэл 7 дугаар гэр дээр нь дахиад шинэ сар гарах учраас харилцаа холбоонд та ерөнхийдөө шинэ эхлэлийг авчирч байгаатай ялгаагүй буюу одоо тиймэрхүү нэрийг дүүж ирж байна. За тэгэхээр энэ нь одоо заавал шинэ хүн гэхээсээ илүүтэйгээр одоо байгаа хүндээ шинэ стандарт тавих. За тэгээд чинь одоо зөвшөлдсөлд хүрэх илүү одоо харилцаагаа дараагийн шинэ түвшинд тавих, илүү тодорхой хилэг гарууд тавьдаг болох нөгөө хүнтэйгээ илүү шулуун шударга харилцдаг болохоос гадна юу хүлээн зөвшөөрөх, юу хүлээн зөвшөөрөхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар одоо илүү стандартаа одоо зөв тавьж гинэ гэсэн одоо тавихад тохиромжтой үерж гинэ гэсэн үг. За тэгээд дараагаар нь гэх юм бол санчир гараг гарч ирснээр бүх зүйл одоо энгийн байдлаараа өрнөх гэхээсээ илүүтэйгээр хинтээ ямархуу харилцаа холбоо үүсгэх гээд байгаа. За тэгээд энэ нь болохоор үнэхээр урт удаан хугацаанд тогтвортой байх юм уу үгүй мүү гэдэг нь шалгагдаж соригдож ирэх болов уу. За тэгтэл нар бөгөөд одоо сугар гаргууд таны 8 дугаар гэр дээр үхрийн ордон дээр байрласан байгаа. За ингэхлээр одоо бүх зүйл илүү гүн гүнзгий болж ирэх нэ. Харилцаа холбоо маань дахиад одоо нөгөө ихтгэлцэл, дундын хөрөнгө мөнгө санхүү бие биендээ тусалцаж дэмжиж байгаа байдал за тэгээд бие биендээ сэтгэлээ онгойлгож байгаа байдал гэдэг ч юм уу илүү юм даалт шин чанартай бүх зүйлс холбогдож ирж байна. За тэгэхээр сугар гарыг энд байрласан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь сугар гараг маань та хэдий аль хэдийн 1-р гэр бөгөөд 8 дугаар гэрийг удирддаг буюу та өөрөө хэн бэ гэдэг бөгөөд дотны харилцаа дундын хөрөнгө мөнгө санхүүг илэрхийлэх гэрүүдийг удирддаг. За ингэхлээр энэхүү харилцаа холбоонд орсноороо би өөрийгөө алдаж байна уу үгүй бол эрүүл байдлаар нөгөө хүн маань миний төлөө ямар нэг зүйлийг зориулж гинэ гэдгийг та илүү тодорхой харах боломжтой болно. За тэгэхээр харилцаа холбоонд байгаа жинлүүрүүдийн хувьд гэх юм бол жинлүүрийн мандалтай хүмүүсийн хувьд харилцаа нь илүү гүнзгийрэх боломжтой. За үгүй бол ямар нэг байдлаар асуудал байсан бол тэр бүгд нь одоо илчлэгдэх болно. За тэгэхээр жинлүүрүүдийн хувьд энэ маш чухал одоо үе ирж байгаа учраас би та хэдэд юу хийвэл илүү зөв байх вэ буюу одоо энэ нэрийг зөв чиглүүлэхийг хэлж өгье. За өөрийнхөө одоо нөгөө бусдад тавьж байгаа стандарт шаардлагыг одоо илүү тодорхой болгох. За одоо яг харилцаа холбоо нь танд үнэхээр чухал үгүй юу? Энэхүү байгаа хамтрагчтай нь одоо ийм төлөвшсөн зан ааштай харилцаагаа урт удаан хугацаанд үргэлжлүүлэх зөв хүн эсхийг шалгаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд илүү одоо ийм тэнцвэртэй шулуун шударга харилцааг холбоог тогтоох таатай үе байна. За харин юу хийхээс зайлсхийгээрэй гэж зөвлөх вэ гэх юм бол та хоёр одоо ингээ бие биендээ татагдж байгаа нь та хоёр урт удаан хугацаанд таарна гэсэнтэй одоо андуурахгүй байх буюу одоо тэрэн дээр илүү нявхар хандаарай. За тэгээд одоо жинхлэрүүд маань аль хэдийн ив найрамдал, эвдээ тавтай тухтай байдлыг хадгалах гад байдаг учраас тэрийг хадгалахын төлөөр өөрийгөө битгий золиорой. За түүнээс гадна мөнгө бөгөөд одоо ингээд аль аль талаасаа хичээл зүтгэл гаргах зүйлсүүд бөгөөд одоо сэтгэл зүйн хувьд илүү юм хариуцлагатай хандах ёстой зүйлсүүдээр нөгөө хүнтэй нь ижил тэгш байна уу. За тэгээд яригдах хөндөгдөх ёстой зүйлсийг зайлсхийгээд байсан бол одоо яг ярих цаг нь болсон шүү. Буюу тэрнээс битгий зүхтаагаарай гэж та хэдтэй зөвлөё. Хилэнцэн орд, хилэнцэн мандалт, нар сар. За хилэнцэн ордны хувьд хоньны ордон дээр байрласан гаригуудын хуримтлал нь та хэдийн 6 дугаар гэр дээр буюу дадал зуршил, эрүүл мэнд, стресс, ажлын ачаал, хуваар, өдөр тутмын одоо цагийн хуваар, за ажлын орчин нөхцөл өөрийгөө арчлах дадал зуршил бөгөөд өдөр тутамдаа таны юу хийдэг вэ гэдэгтэй холбоотой одоо гэр дээр байрласан байна. За ангараг гарагийн таны 1 болон 6 дугаар гэрийг удирддаг буюу та өөрөө хэн бэ бөгөөд таны ажил болон эрүүл мэндийг удирддаг учраас энэ үе одоо танд илүү хувийн шин чанартай байх болно. Яагаад гэвэл одоо энэ бүхэн таны бие махбод эрч хүч нэрийг өдөр тутмын амьдралд нөлөөлнө гэсэн үг. За тэгэхээр энэ үед цаанаасаа одоо би амьдралаа ингэх зэгцтэй болгох шаардлагатай байна. Миний одоо би твчгүй нэ гэдэг тиймэрхүү тохиолнууд мэдрэгдэх аль хэдийн мэдрэгдээд эхэлчихсэн байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд 6 дугаар гэр дээр нангараг орж ирснээр ядарсан байсан ч гэсэн одоо ингээд цаанаасаа бүх юма хийх шаардлагатай болдог. За тэгээд юу гэдэг ажиллаа хийх дуусах ард нь гарах урам зориг байгаад байгаа хэрнээ юу гэдэг одоо ажиллаа яг харангуут бүх зүйл одоо ийм замбраагүй нөхцөл байдалтай гэдэг ч юм уу тий. За тэгээд бүх зүйлийг одоо засмаар санагдсан боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй нөхцөл байдалд байгаа болов гэж бодож байна. За
За тэгэхээр та хэд маань магадгүй өөрөө өөрийнхөө одоо өдөр тутмын дадал зуршил эрүүл мэндийн асуудлуудыг шийдэх, за түүнээс гадна илүү одоо эмгэг зэгстэй бүх зүйлд одоо хянамгай хандах цаанаасаа хүсэлтэй байгаа болов уу гэж бодож байна. За хэрвээ ямар нэг байдлаар та одоо хийх их ажлаад ядраад цуцчихсан, за түүнээс гадна одоо ажлын орчин нөхцөл зүй тогтолно одоо ийм эмгэг замбраагүй танаас одоо маш их зүйл эрч хүч энергийг тань шаардсан гэдэг ч юм уу те. За үгүй бол одоо ингээд ажил нь одоо ямар нэг байдлаар ийм эмгэг зэгсдэггүй байгаад өрнөжсөн. Тийм байх юм бол одоо энэ бүх зүйл гарч ирэх болно. Буюу одоо энэ эсрэгээрээ асуудал үүсэх боломжтой. За буд гараг нь одоо хоньны ордон дээр орж ирснээрээ таны ажлын орчин нөхцөл эрүүл мэндтэйгээ холбоотойгоор таны одоо оюухан бодол санаа илүү хурц төвлөрсөн болж ирэх болно. За тэгэхээр ажлын орчин нөхцөл хамт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол тэдгээр нь одоо илүү ойлгомжтой, шулуун шударга тантай харьцах. За тэгээд юу урт удаан хугацаанд тохиромжгүй байна вэ гэдгийг та анзаарах боломжтой байна. За нар бөгөөд Херон буюу одоо шархцаа ангаагч гэдэг хоёр гариг маань хоорондоо холбогдсноороо ямар нэг байдлаар та одоо хит их хөдөлмөрлөд байгаа мөртлөө түүндээ үнэлэгдэхгүй байдаг ч юм уу те. Өөрийнхөө одоо хэрэгцээ шаардлагыг заавал батлах шаардлагатай ийм танд сэтгэлийн шарх байдаг бол эдгээр нь сэтэрч өгөхөөр үерж гин. За тэгээд 6 дугаар гэр дээр нь ханьны ордон дээр яг энэ гаригуудын хуримтлал болж байгаа хэсэгт шин сар гарснараа бүх зүйлийг одоо эмгэсгтэй системтэй болгох. За тэгээд өөрийнхөө одоо эрүүл мэндэд анхаарах, бие махбодтойгоо одоо илүү зөв харьцах гэдэг ч юм уу тий өөрийнхөө биеийг илүү хайрлах, дадал зуршилтаа сайжруулалт оруулаад хуваарьтаа одоо шинжилэл хийх зэрэгтэй холбоотой тийм шинжилгээний нэрийг ирж байна. За тэгээд санчир бүх зүйлдээ одоо ангараг болон буд гарагтай холбогдсноороо илүү сайхан амьдралыг хүсэж байх юм бол илүү одоо зөв эмх зэгтэй систем танаас одоо шаардсан үе гэдгийг харуулж өгч тодруулж өгнө. За дараагаар нь гэх юм бол нар үхрийн ордон дээр 7 дугаар гэр дээр нь орж өгч байгаа. За үүнээс гадна цувар гараг аль хэдийн энд 7 дугаар гэр дээр нь байж байгаа. За ингэснээрээ таны бусадтай харилцах харилцаа руу энерги нь шилжиж өгдөг. За цувар гараг маань өөрөө та эдийн 7 дугаар гэр буюу одоо харилцаа холбооны гэр бөгөөд 12 дугаар гэр буюу төгсгөл бөгөөд одоо өөрийгөө ангаах эдгийх далд ухамсар мэдрэмжүүдтэй холбоотой одоо гэрийг илэрхийлж өгдөг. За ингэснээрээ өдөр тутамдаа амьдарч байгаа одоо амьдралын дадал зуршлын маяг бүх зүйл тань магадгүй таны харилцаа холбоо бөгөөд одоо далд ухамсар бүх зүйл одоо архив стресс зэрэгтэй холбоотой зүйлсэд тань одоо маш их нөлөөлсмээсэн гэдгийг та анзаарах болов уу гэж бодож байна. За тэгээд харилцаа холбоо нь ерөнхийдөө бол одоо буюу хосын харилцаа, бусадтай харилцах харилцаа нь нэг бол одоо танд орж ирж байгаа тусалцаа дэмжлэг гэдгийг та харна. Үгүй бол одоо таны өдөр тутамд эсэргээрээ стресс хоригдлуулж байгаа зүйл гэдэг нь одоо илүү тодорч ирэх нэ. За тэгэхээр энэ үед та магадгүй юу таны одоо амар амгалан байдал эрүүл мэнд ахуйд асуудал тулгаруулад болгоод байнгын одоо ингээд асуудлууд авчираад байна уу гэдгийг та харах болно. За тэгээд түрүү хэлсэнчлээ одоо нөгөө хосын харилцаан дээр илүү сайжруулахын тулд ажлын одоо дадал зуршил хуваарьтаа өөрчлөлт оруулах. За тэгээд магадгүй хуримтлагдчихсан байгаа стрессээ зөв зохицуулж та хоёрын таны хосын харилцаа илүү сайжрахаар байна гэдгийг харах боломжтой байна. За ингэснээр одоо ажилдаа өөрчлөлт оруулах, дадал зуршлаа өөрчлөх, эрүүл мэндэд илүү анхаарч эхлэх. За түүнээс гадна өдөр тутмын үүрэг хариуцлага бөгөөд одоо ажлын орчин нөхцөлд байгаа нөгөө хүмүүстэйгээ харилцаан дээр одоо илүү дарамт чахалт орж ирэх үгүй бол одоо маргаан үүсэх гээд байх хандлага гарах боломжтой. За дараагаар нь нар үхрийн орд руу шидэж ирснээр харилцаа холбооны тань зөв тогтол энэ эдгээртээ одоо хэрхэн уялж байгааг харах болно. За хилэнцгийн ордных нь юу хийх зөвлөгөө гэх юм бол өөрийнхөө одоо дадал зуршил бөгөөд эрүүл мэндэд илүү хуттай хандаарай, анхаараарай, өөрийнхөө биеийг арчиж торторой гэж зөвлөмөр байна. За тэгээд ямар нэг байдлаар одоо хуваарьт нь бүх зүйл ийм эмгэг зэгтгүй байгаа бол урт удаан хугацаанд байж болох үе байдлаар бүх зүйлийг зэгцлэх, энгийн болгохыг та хэдтэй зөвлөж гин. За тэгээд түрүү хэлсэнчлэн шинэ сар гарах үеэр одоо өөрийнхөө дадал зуршлыг илүү зөв болгох, за эрүүл мэндэд илүү анхаарах цаг мөч болгон ашиглаарай. За харин юу хийхгүй байхыг зөвлөхөө гэх юм бол ямар нэг байдлаар одоо ядарч цуцчихсан байгаа нь энгийн зүйл юм шиг бие улам их шахаад байх ч гэдэг юм уу тий. За үгүй бол гинт одоо танд орж ирж байгаа ич хүрчэн дээр найдаж бүх зүйлийг хийх.
За түүнээс гадна ядарч гисэн стресс ч гэсэн байгаатай холбоотой магадгүй энэ нь үг хэл яриагаар тань харилцаа холбоонд нөлөөлж авах боломжтой тул энэ үед илүү анхаараарай. За тэгээд хосын харилцаанд ч гэсэн өдөр тутмын амьдралын дадал зуршилтай таныг одоо бүр ингээд цуцаачсан байтал хосын харилцаанаас илүү гоё таатай зүйл хүсэх ч гэдэг юм уу тийм магадгүй өөрөө цаг зарцуулж чадаагүй байж хостой нь одоо бүх зүйлийг тань хийх ёстой юм шиг, хариуцах ёстой юм шиг, гоё мэдрэмжүүдийг тань өгөх ёстой юм шиг хит бити найдараа буюу одоо өөрөө тэрнээрээ буцаад эргээд анхаараарай гэж зөвлөе. Номын орд, номын мандалд нар сар. За номынхны хувьд одоо энэ хоньны ордон дээр байрлаж байгаа гаргуудын бөөгнөрлөн танд 5 дугаар гэр дээр байрлаж байгаа буюу цаанаасаа та өөрөө өөрийгөө илэрхийлэх одоо амьдралд баяр баясгал авчирдаг гэр дээр тохиож байна. Ингэснээрээ өөрийгөө илэрхийлэх амьдралаас амьд мэд одоо таашаалтай байх бүтээлч байдал ихсэх баяр баясгал ихсэх түүнээс гадна одоо романтик харилцаанд хүртэл одоо нөлөөтэй таатай нөлөөлөл орж ирж байна. За тэгэхээр энэ үед танд магадгүй одоо гинтийн романтик ийм энерги орж ирэх. За хосгүй хүмүүсийн хувьд гэх юм бол бусдыг одоо илүү өөртөө татах, бусдын одоо хараанд илүү өртөх, бусдад одоо илүү хүсэмжтэй байх, өөрөө өөртөө итгэх итгэлтэй нь хүртэл нэмэгдэх. За түүнээс гадна илүү бүтээлч болох боломжтой. За түүнээс гадна одоо амьдралаас илүү та юу хүсэж байна гэдгээ ч гэсэн анзаарч илүү тодорхой арах боломжтой. За ангараг гараг нь болохоор та эдийн 5 бөгөөд 12 дугаар гэрийг удирддаг буюу түрүүний хэлсэн 5 дугаар гэр буюу баяр баясал, аз жаргал, таашаал. За түүнээс гадна 12 дугаар гэр буюу одоо өөрийн тань анзааргүй байсан сэтгэл хөдлөл, за өөрийгөө ангаах, за тэгээд дарсан байсан бүхнийг илэрхийлдэг гэртэй холбоотой энэ хоёр гэрийг удирдах байдаг. За тэгэхээр энэ ямархуу байдлаар илэрхийлэх вэ гэх юм бол юу таныг бүрэн бүтэн өөрийгөө илэрхийлэхэд саад болдог вэ? Юу таныг одоо бүтээлж байхад саад болоод идэг вэ? Гэдгийг тань илүү илрүүлж харуулж өгөх үе байх болов гэж бодож байна. За ангараг гараг 5 дугаар гэр дээр нь орж ирснээрээ та цаанаасаа одоо хайр дурлалын тал дээр ч гэсэн өөрөө шийдэмгий зоригтой. За тэгээд илүү тоглоом шахуурхал, за тэгээд сэтэ хаях тал дээр ч гэсэн илүү болох. За тэгээд бүтээлч байдлаараа илүү эрч хүчтэй энергитэй болох, эрсдэл авах урам зориг хүртэл танд орж ирэх болно. За тэгтэл нөгөө ангараг гараг маань далайн гарагтай холбогдож байгаа гэж бичлэгний хэсэгт хэлсэн шиг зарим хүмүүс одоо хэд төсөөлөлтөй автах за магадгүй одоо хин нэг шохорхлоо сонирхлоо гэж бодоход хэд нөгөө хүний одоо бодит бус байдлаар мөрөөдлийн үлгэрийн юм шиг төсөөлөх за тэгээд бүтээлч мэдрэмжүүд орж ирсэн байлаа ч гэсэн тэрийг одоо хааш нэхлүүлэхээ мэдэхгүй байх ч юм уу тиймэрхүү нөлөөлөл энергитэй байж болж байна. За буд гараг нь хоньны ордон дээр орж ирснээр таны дуу хоолой бөгөөд өөрийгөө илэрхийлэх байдал илүү хурц болж эхлэх болно. За тэгээд та юу мэдэрч байгаагаа илүү тодорхой хэлнэ, түрүүн хэлсэнчлэн илүү амархан сэтэ хаях. За тэгээд бүтээлээ гэж бодоход одоо юу гэдгийг бусдын юу гэж бодгоос хамааралгүйгээр өөрийнхоороо байж чадах. За тэгээд юу танд илүү зугаатай байгаа гэдэг ч гэсэн одоо бусдаас нуух санаа зовох байдалтай найрлах болно. За тэгтэл энд нөгөө нар керон буюу шархцсан ангаагч гэдэг гаригтай холбогдож байгаа учраас бусдаар одоо хүсэмжлүүлэх за тэгээд үгүй бол сонгогдох гэдэг ч юм уу үгүй бол бүтээлч байдалтай холбоотой одоо энэ өөртөө итгэх итгэл за үгүй бол одоо өөртөө хүсэж байгаа зүйлийнхаа араас явах гэтэл одоо өөртөө эргэлзээтэй холбоотой ямар нэг байдлаар юм таныг эргэлзүүлж байсан зүйлс тань сэтрэн гарч ирээд таны шархыг одоо тэр хөндөх боломжтой байх нэ. За энэний дараагаар болохоор шинэ сар таны 5 дугаар гэр дээр гарснаар өөртөө баяр баясгалыг одоо олгох ёстой үе гэдгийг тань харуулж өгөх болно. За тэгээд санчир гарыг одоо энд байгаа учраас буюу бод болон ангараг гаргууд маань дараагаар нь санчиртай холбогдож байгаа учраас хэрвээ одоо энэ танд чухал гэж үзэх юм бол энийг илүү нухацтай авч үзээрэй гэдэг анхааруулга сануулгыг өгж байна. За тэгэхээр романтик харилцаа, урлаг, за үгүй бол үзүүлбэр үзүүлэх гэдэг ч юм уу ямар нэг бүтээл төрөх. За тэрэн зүгээр энгийн контент хийх байсан ч болно. За хүүхэд амьдралаас авах таашаал өөртөө итгэл зэрэгтэй тань холбоотой бүх зүйлдээ түрүүний хэлсэн шиг нухацтай хандах хэрэгтэй болж ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэний дараагаар нармаа нөхрийн ордон та эдийн 6 дугаар гэр дээр орж ирэх болно. Ингэснээр одоо түрүүний байсан баяр баясгалтай холбоотой энерги маань энэхүү түрүүний одоо амьдралаас таашаалтай мэдэрч байгаа танд
мэдрэмж төрүүлж байгаа зүйлсийг та өдөр тутмын амьдралтайгаа хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал гарч ирэх болно. За сугар гараг маань аль хэдийн үхрийн ордон дээр орчихсон буюу та эдийн 6 дугаар гэр дээр орчихсон байгаа. За тэгээд сугар гараг маань өөрөө та эдийн 6 дугаар гэр буюу өдөр тутмын амьдрал дадал зуршил, за түүнээс гадна ажлын орчин нөхцөл бөгөөд найз нөхдийн хүрээлэл урт удаан хугацааны зорилгыг илэрхийлэх 11-р гэр аль алийг нь удирдах өгдөг учраас одоо 4-р сарын маань одоо арай сүүл дунд сүүл хэсэг нь болохоор түрүүний одоо баяр баясгалтай танд гой санагддаг зүйлсүүдийг илүү дадал зуршилтайгаа бөгөөд урт удаан хугацааны одоо эмдэд бүтцтэй зохион байгуулалттай мөрөөдөлтэйг холбохыг танаас шаардах болно. За энэ үед та хэдтэй юу хийх зөвлөх вэ гэх юм бол танд юу баяр баясгал авчирч ийн түүнийг дагаараа бүтээгээрээ за бусадтай хамаагүй сэтэй хаяараа өөрийгөө гоё сайхан байдлаар илэрхийлээрээ. За түүнээс гадна одоо баяр баясгал хийж байгаа зүйлээ одоо юу гэдгийг зүгээр л боломж олдвол хаа нэг гэхээсээ илүү амьдралынхаа тодорхой одоо чухал нэг хэсэг болгоод магадгүй хуваарьтаа оруулж төлөвлөөрэй. За тэгээд түрүүн хэлсэнчлэн шинэ сартай холбоотойгоор өөрт тань одоо чухал байгаа зүйлийг эхлүүлэхэд тэр маш таатай үе байх болно. За гэхдээ номынхандаа нөгөө анхааруулж хэлэхэд ямар нэг байдлаар одоо танд анхаарал ирлээ гэхэд тэр одоо таны амьдралд орж ирж байгаа хүмүүс нь бүгдээрээ одоо ийм гүн гүнзгий холбоотой хүмүүс байна гэсэн үг бол арай бас биш шүү. За тэгээд бүх зүйл одоо ийм зугаатай санагдаж байгаа ч гэсэн хит их одоо драманд автах үе, тэрийг хит хөөх үе. За тэгээд романтик харилцаан дээр нөгөө хүнээ одоо хит их гоё байдлаар тусгаж харах боломжтой байгаа учраас илүү болгоомжтой хандаарай гэж зөвлөё. Материйн орд, материйн мандалд нар сар. За материйн ордынхны хувьд энэхүү хоньны ордонд бөөгнөрсөн гаригуудын бөөгнөрөл та эдийн 4-р гэр дээр буюу гэр орон гэр бүл за түүнээс гадна амьдарч байгаа орчин нөхцөл сэтгэл зүйн одоо аюулгүй байдал таны хувийн амьдрал бөгөөд хүн болгоны таны одоо хараад байдаг талыг илэрхийлэх гэр дээр болж байна. За ангараг гараг маань 4-р гэр буюу таны 11-р гэрүүдийг буюу гэр орон сэтгэл зүйн амар амгалан тайван байдал найз нөхөд хүрээлэл бодоо бөгөөд урт удаан хугацааны зорилгыг илэрхийлэх гэрүүдийг тань удирдах өгдөг. Ийм учраас ямар нэг байдлаар гэр орон гэр бүлтэй холбоотой зүйл тань одоо сэтгэлийн амар амгалан тайван байдалтай тогтвортой биш байгаа бол та тэр одоо үндэс суурин дээр урт удаан хугацааны зорилго ирээдүгөө бүтээх боломжгүй гэдгийг танд илэрхийлж харуулах болно. Ангараг гараг хоньны ордон дээр орж ирснээрээ магадгүй гэр бүл гэр оронд ямар нэг байдлаар одоо баг зэргийн юм таагүй нөхцөл байдал орж ирэх боломжтой. Ингэснээрээ танд одоо нөгөө танаас цаанаасаа өөрчлөлтийг шаардах болно. За гэхдээ ангараг гараг маань нөгөө далайван гарагтай холбогдож байгаа учраас асуудал яг юу байгаа даа гэдэг нь эхэндээ айгүй ойлгомжгүй байх боломжтой болов гэж хараад байна. За бууд гараг хоньны ордон дээр орж ирснээр түрүүний одоо гэр бүлийн орчин нөхцөл байдалтай холбоотойгоор илүү юм шулуун шудраг ойлгомжтой нөхцөл байдал орж ирэх боломжтой болов. За магадгүй нөгөө түрүүний гэр бүлийн орчин нөхцөлтэй холбоотой одоо нүүн үгүй бол одоо байгаа байдалтай байна үгүй бол ямар нэг асуудлууд тулгарсан байлаа гэж бодоход тэрнтэй холбоотой харилцан ярианууд гэр орны гэр бүлийн гишүүдтэй өрнөх болно. За тэгээд нар болон Кирон буюу шархацсан хангаагч хоёр гараг маань хоорондоо холбогдсноороо та одоо гэртээ амар амгалан тайван байх бусдаас гэр орныхоо гишүүдээс дэмжлэг авч байгаа юм шиг мэдрэх завгүй бол тухайн гэрт хараалагдж байгаа мэдрэмжтэй одоо холбоотой таны ямар нэг байдлаар шарах авсан зүйлс илүү сэтэрч гарч ирэх боломжтой юм уу гэж хараад байна. За тэгээд энэний дараагаар хоньны ордон дээр буюу таны 4-р гэр дээр одоо энэ гаригууд бөөгнөрсөн байгаа хэсэгт шинэ сар гарснараа ямар нэг байдлаар та одоо амьдарч байгаа орчин нөхцөлөө өөрчлөх үгүй бол гэр гэдэг ойлголтыг өөртөө шинээр тавих. За магадгүй гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан ойлголцсны үр дүнд гэр бүл орчин нөхцөл одоо амьдарч байгаа орчин нөхцөлөө хил хязгаар тавих, өөрийнхөө амар амгалан тайван байдлыг илүү хамгаалах. За түүнээс гадна арай илүү ойлголтод хүрэх боломжтой үе юм уу гэж харж байна. За тэгээд санжир гараг одоо энэний дараа бод болон ангараг гарагтай холбогдсноороо түрүүний одоо хилээд байсан сэдвүүдийн хүрээнд танаас одоо илүү бодиттой зүйлийг шаардах болно. За магадгүй түрүүн одоо хэлсэнчлэн гэр бүлийнхаа хүнтэй яриад иймэрхүү ямар нэг байдлаар шийдвэр гарц гаргалаа орлоо гэж бодоход та тэрийг үнэхээр биелүүлж чадах уу, тууштай байж чадах уу гэдэг асуудлууд хөндөгдөх болно. За эдгээрийн дараагаар
Нар маань өөрөө өхрийн ордонд сугар гарагийн хамт 5 дугаар гэр дээр тань байршснаар бүх зүйл арай илүү хүмүүн болж ирэх болно. За сугар гараг та эдийн 5 болон 10 дугаар гэрийг аль нэгийг нь удирдах өгдөг буюу 5 дугаар гэр нь өөрөө баяр баясгал романтик харилцаа бүтээлч байдлыг илэрхийлдэг бол 10 дугаар гэр нь ажил мэргэжил за тэгээд бусдын таны одоо харагдах байдал буюу нэр хүнд нэр төрийг тань илэрхийлж өгч байдаг. Ингэснээрээ таны одоо гэр бүлийн орчин нөхцөл илүү одоо аюулгүй амар амгалан болоод ирэнгуут та өөрөө өөртөө итгэх итгэл за амьдралаас авах таашаал тань нэмэгдэх за тэгээд магадгүй ажил мэргэжил карьерийн хувьд тань хүртэл эрг өөрчлөлтүүд гарах боломжтой байна. За материал ордныхондоо энэ үед юу ихийг илүү зөвлөхийг гэх юм бол танд юу одоо аюулгүй санагдаж байна, юу аюултай санагдаж байна гэдгийг эргцүүлж бодоорой. За тэгээ гэр орныхондоо, гэр бүлийнхэндээ амьдарч байгаа орчин нөхцөлдөө илүү цаг зарцуулаарай, илүү анхаараарай. Гэр бүлийнхэндээ одоо илүү цаг зарцуулаад магадгүй эхнэр нөхөртэй танаас илүү тусалцаа дэмжлэг хүссэн бол дэрийг нь одоо илүү хангаж өгөхийг хичээгээрэй, туслаарай дэмжээрэй. За тэгээд хоньны ордонд гарч байгаа шинэ сарыг ашиглаад тухайн одоо үйл ойлголцол асуудлууд байсан бол эдгээрийг шийдээд шинэ одоо дараагийн таатай бүлэг эхлүүлж байгаа байдлаар ашиглаарай. За ингэснээрээ илүү одоо баяр баясгал романтик байдал таны амьдралд эргэж ирэх болно. За юу хийхийг зөвлөхгүй буюу юунд анхаараарай гэж та хэддээ хэлмээр байна уу гэх юм бол ямар нэг байдлаар одоо хувийн амьдралд асуудал байлаа гэж бодоход гэр бүлийн орчин нөхцөл амьдарч байгаа орчин нөхцөлдөө илүү анхаарахгүй байх буюу одоо хэлсэн зүйлийг нь үл оошож өнгөрөөхөөс зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд бухимдснаасаа үүдэлтэйгээр ямар нэг байдлаар одоо гинтийн огцом шийдвэр юу гэдгийг нь ойлгохгүйгээр гарахаас аль болох зайлсхийгээрэй, тумгааж бодорой, нухацтай хандаарай. За ямар нэг байдлаар одоо энэ гэр бүл орчин нөхцөлтэй холбоотой асуудлууд аяандаа шийдэгдэх юм шиг завгүй бол тэгж жагаад болчих واخ гэдэг хандлагаар завгүй байгаадаа одоо илүү анхаарч төвлөрөөд гэдэг ч юм уу тий хойш нь битгий тавиарай гэж та хэдий зөвлөё. Тэгтээ нухацтай хандах шаардлагатай шүү. Хөнгөө хумгаа битгий хандаарай гэсэн үг. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За амхын ордны хувьд хоньны ордонд байрлаж байгаа гаргуудын бөөнрөл таны 3 дугаар гэр дээр болж байгаа буюу харилцаа холбоо, оюун ухаан бодол санаа, бусдад харилцаа, шийдвэрүүд, бичиг цаасны ажил, за ямар нэг шин зүйлийг сурах, за түүнээс гадна одоо өдөр тутмын тань оюун ухаан бодол санааны эргэн тойрны тань амьдралыг илэрхийлэх гэр дээр тохиож байна. За ангар гараг нь таны 3 дугаар гэр бөгөөд 10 дугаар гэр алийг нь буюу бодол санаа, үг хэлээрээ ажил мэргэжил карьер бөгөөд одоо таны ажил мэргэжлийн чиглэлтэй холбоотой гэрүүдийг алийг нь удирдах өгдөг учраас таны бодож байгаа, ярьж байгаа зүйл бусдад харилцаж байгаа зүйл нь болохоор таны ажил карьер мэргэжилд нөлөөлөхөөр нэрхтэй байна. За ангар гараг хоньны ордонд орсноор бүх зүйлийг та илүү хурдан ярих, за түүнээс гадна хурдан сэтгэх ямар нэг байдлаар одоо ойлгомжгүй урт удаан тойруулсан бүжиглсэн яриа танд ерөнхийдөө бол одоо таны төсөөр төвчээрийг барах болно. За өөрийнхөө хэлхийг хүсэж байгаа зүйлийг та одоо илүү тодорхой хурдан хэлэх бөгөөд таны хөдөлгөөн хүртэл магадгүй илүү хурдан болох, хурдан шийдвэрүүд гаргах, эргэлзэх зүйлстэй нь багасах болно. Ангараг гараг гэхдээ далайн гарагтай уулзаж байгаад байгаа учраас ямар нэг байдлаар таны оюухан бодол санаа хурдсан ч гэсэн бүх зүйлийн одоо дүгнэлт арай ирэх болоогүй байх болно. Буюу одоо энэ нөгөө 4-р сарын арай их үед за тэрний дараагаар бууд гараг маань өөрөө хоньны ордонд орж ирснээр бүх зүйлийг одоо илүү хурдан болгож өгөх буюу таны оюухан бодол санааны хүрд илүү одоо хурцж өгнө. Ингэснээр танд шин санаанууд төрөх болно. За үгүй бол одоо илүү олон сонголтууд, илүү олон одоо мессежүүд цаанаасаа ирэх, бусадтай илүү ярих шаардлагатай болох. За ярихдаа илүү өөрөө шулуун шударга тодорхой байдлаар илэрхийлэх болно. За нар болон одоо Кирон гаргууд энд хоорондоо холбогдож өгснөөр ямар нэг байдлаар өөртөө ихтэй байдлаар ярих, бусад хүмүүс таныг сонсох. За тэгээд өөрийнхөө оюухан бодол санаанд итгэх бөгөөд буруу зүйл хэлэхтэй холбоотой таны шарах ямар нэг байдлаар сэтрэх буюу одоо өмнө нь танд иймэрхүү зүйлс тохиолдож байсан бол дахиж иймэрхүү зүйл сэтэрч гарч ирээд таны одоо хуучин шарахыг хөндөх боломжтой байна. За энэний дараагаар нар нь шинэ сар таны 3 дугаар гэр дээр гарснаар таны одоо оюухан бодол санаа сэтгэх байдал өөрчлөгдөх, бусадтай одоо харилцах стилэж гэсэн өөрчлөлт шинжлэх. За түүнээс гадна
ямар нэг зүйл бичдэг, боддог, тунгаадаг, ярьдаг, түгээдэг байсан бол тэрнийхээ чиглэлийг өөрчлөх, шинэ одоо өөр шийдвэрүүдийг гаргах, амьдралтаа одоо хандах хандлагатай хүртэл өөрчлөгдөх боломжтой байх нэ. За тэгээд санчир гараг энд давхар байрлаж байгаа учраас таны үг одоо илүү бусдад нөлөөлөх үйс жинтэй болсон учраас таны одоо гаргаж байгаа тухайн шийдвэрүүд хэлж байгаа үг бүх зүйл бодит байдал дээр хэрхэн хэрэгжих зэрэг нь соригдохоор байна гэсэн. За нар эдгээрийн дараагаар таны дөрөвдүгээр гэр дээр орж ирснээр суур гарыг мөн энд дөрөвдүгээр гэр дээр танд байрласан байгаа. Суур гарыг таны дөрөвдүгээр гэр буюу одоо гэр орны нөхцөл байдал, гэр бүлийн гишүүд бөгөөд таны өөрийн хувийн амьдралыг илтгэж идэг. За 9-р гэрийг мөн суур гараг удирдах байгаа буюу таны ихтгэл үнэмшил өсөж хөгжих тэлэгтэй холбоотой одоо гаригууд гэрүүд итгэжиж өгч байна. Ингэснээрээ таны юу бодож байгаа, юу хэлж байгаа нь таны гэр бүл бөгөөд таны одоо амьдралын том зорилго, чиглэл, амар амгалан тайван байдал бүгдээр нь тэн уялдаж өгч нөлөөлөх нэ. За хумхууд маань энэ энергийг хэрхэн ашиглах вэ буюу юу хийх та хэдий зөвлөх вэ гэх юм бол магадгүй одоо шулуун шударга зүйлсийг илэрхийлэх өөрийнхөө дуу хоолойг магадгүй илүү том дүр зургийн төлөө өөрийнхөө одоо үзэл бодлыг хуваалцахад ашиглах. За ямар нэг зүйл дээр эргэлзээ шийдвэр гаргаж чадахгүй байсан бол одоо тэр шийдвэрээ гаргах. За тэгээд таны ордон дээр гарч байгаа шинэ сарыг өөрийнхөө оюухан бодол санаа бөгөөд бусадтай харилцдаг одоо зуршлаа өөрчлөхөд ашиглахад таатай үе байх болно. За тэгээд та өөрийнхөө үгийг илүү зоригтой бөгөөд одоо илүү газарчлахтай нухадтай байдлаар үгэндээ хандаж ашиглах тусмаа танд таатай байх нэ. За хумхын ордныхны маань энэ үед юун дээр анхаарвал та хэдэд таатай вэ гэх юм бол ямар нэг байдлаар одоо шулуун шударга зүйл хийлээгээд нөгөө хүнд нь бас хүн дээр тусах боломжтой гэдгийг буюу одоо санжир гарагийн нөлөөллөөр нөгөө хүндээ тусах нөлөөллөө бас давхар бодож үгэндээ тодорхой хэмжээгээр болгоомжтой хандах хэрэгтэй. За тэгээд шулуун шударга байгаа заримдаа нөгөө хүнийг гэмтэх гээд ах талтай бол одоо шулуун шударга зөв зүйлийг хэлж ийн гэж байгаа нь бас одоо хоёр талтай учраас тэрэндээ илүү болгоомжтой хандараа. За тэгтээ магадгүй бүр юм шаардлагатай байсан настай зүйлсүүд дээр мэдээж өөрийнхөө дуу хоолойг хүргэх шулуун шударга байдал гарах нь зөв байх болно. За тэгээд ямар нэг байдлаар одоо ууралж бухимдсан байсан ч гэсэн тэрийг одоо нөгөө хоолойныхоо дуу өнгө тоонд илүү болгоомжтой бодлоготой ашиглаараа анхаараарай гэж хэлье. Загасны орд, загасны мандалд нар сар. За загасны ордныхны хувьд хоньны ордон дээр байрласан гаригуудын бөөгнөрл маань та хэдийн 2 дугаар гэр буюу хөрөнгө мөнгө санхүү өөрөө өөртөө итгэх итгэл таны материалын эд зүйлс үнэт зүйлс буюу одоо амьдралдаа чухал гэж боддог зүйлс баримталдаг зүйлс таны одоо юу босгох гэж зорж байгаа зэрэг илэрхийлдэг гэр дээр байршсан байна. Ангараг гараг таны 2 дугаар гэр буюу 9-р гэрүүдийг буюу өөртөө итгэх итгэл хөрөнгө мөнгө санхүү ертөнцийг үзэх үзэл за урт удаан хугацааны зорилго чиглэл түүнээс гадна одоо ямархуу байдлаар та өст хөгжмөөр амьдралаа тэлмээр байгааг илэрхийлдэг гэрүүдийг удирдах өгдөг. Ингэснээрээ одоо энэ хүү үе нь та магадгүй амьдралаасаа илүү их зүйл хүсэж байгаа бол юу хийх юм бол буюу одоо ямар зүйлийг бүтээх юм бол ямархуу байдлаар өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй харьцах юм бол тэрийг бүтээх боломжтойг танд илүү тодруулж өгөх болно. За ангараг гараг хоньны ордон дээр орснороо та хөрөнгө мөнгө санхүү мөнгө олох за ямар нэг зүйлийг бүтээх за үнэ нэмэх хасах өөрийгөө хүндлэх байдалтай холбоотойгоор танд одоо ийм яарсан твцэн мэдрэмжүүд орж ирэх болно. За тэгснээрээ энэ үед болохоор та хэд маань ямар нэг байдлаар одоо мөнгөдөө илүү нухацтай хандах за эсвэл мөнгөө хадгалах гэдэг шийдвэрүүд гаргах гэдэг ч юм уу те үгүй бол ямар нэг зүйлийн төлөө зориод тэрэндээ одоо хөрөнгө оруулахаар шийдэх гэдэг ч юм уу. За мөнгөтэй холбоотой хил хязгаараа илүү тодорхой болгох, бусдад одоо юу өгөөд байгаагаа илүү анзаарах. За юуг хүлээн зөвшөөрөөд байна түүнээс гадна бусдад хүмүүс таныг одоо хэрхэн үнэлээд байна. Та өөрийнхөө үнэлэмж, өөртөө итгэх итгэлтэй холбоотойгоор ямархуу байдлаар өөртөө хандж ийн гэдэг зүйлсийг эргцүүлж харах болно. За ангараг одоо нөгөө далай вантай энэ гэр дээр холбогдож байгаа учраас магадгүй
Та одоо иймэрхүү байдлаар хөрөнгө өгсөх боломжтой гэдэг боломж харсан байлаа ч гэсэн урт удаан хугацаанд тэр нь одоо боломжтойгүй юу гэдэг дээр эргэлзсэн буюу одоо ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэх боломжтой. За буд гараг хоньны ордон дээр орж ирснээрээ мөнгөтэй холбоотой харилцан ярианууд, мөнгөтэй холбоотой бодлууд, за тэгээд илүү практикл одоо сонголтууд орж ирэх болно. Нар бөгөөд одоо керон буюу шархацсан хангагч гэдэг гаригууд маань хоорондоо холбогдсноор ямар нэг байдлаар та одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой шарах, за хангалттай мэт биш, хангалттай мөнгө олох байгаа юм шиг өөрөө хангалттай биш байгаа юм шиг зэрэг мэдрэмжүүд байсан бол эдгээр шархууд нь таны өмнө тохиолдсон байсан зүйлстэй холбоотойгоор одоо дахиж ижилхэн зүйл магадгүй бага зэрэг байдлаар хөндөгдөөд тэр шархыг тань сэтрэж өгөхөөр харагдаж байна. За энэний дараагаар хоньны ордонд шинэ сар буюу таны 2 дугаар гэр дээр шинэ сар гарснараа ямар нэг байдлаар өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй өөрчлөлт оруулсан. За өөрийгөө өөр байдлаар дэмжсэн, хөгжүүлсэн түүнээс гадна хөрөнгө мөнгө олох тал дээр ч гэсэн шинэ санаанууд, шийдлүүд гарч ирэх боломжтой байх нэ. За эдгээрийн дараагаар санчир маань буд болон ангараг гаригуудтай холбогдсноор энийгээ та бодит болгож чадах уу? Одоо энэ нөгөө хөрөнгө мөнгөө дээшлүүлмээр байгаа, хадгаламар байгаа зүйлс байлаа гэж бодоход энэ дээр илүү тууштай байж чадах уу? Үгүй бол энэ хүсэл төдий юм уу гэдэг байдлаар таныг сорих болно. За тэгээд үхрийн ордон дээр таны 3 дугаар гэр дээр нар болон сугар гаригууд байрснараа таны одоо нөгөө бусдад харилцах, харилцаа төлөвлөх, бичих, за холбогдох зэрэгтэй одоо холбоотойгоор мөнгө хөрөнгө санхүү, бусдаас ирэх тусламж, дэмжлэг, за эргэтгэж байдал бөгөөд одоо ийм сэтгэл зүйн харилцаа холбоотойгоор эдгээр студийн хүрээнд чухал харилцан ярианууд өрнөд шийдлүүд илүү гарч ирэх боломжтой болох болов уу гэж бодож байна. За загасны ордныхоо энэ үед өөрийн бүтээж байгаа үн цэн бөгөөд хөрөнгө мөнгө санхүүтэй илүү практикл бодит байдлаар хандах магадгүй өөрөө өөрийгөө одоо үнэлэх үнэлэмж үүднээсээ үн төлбөрөө нэмэх, за санхүүгээ одоо илүү төсөвлөх, тооцоолох зэрэгт илүү таатай байх болно. За шинэ сар хоньны ордонд энэ үед гарах үеэр мөнгөтэй харилцах харилцаа өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр шинэ эхлэлийг тавих буюу одоо тэрэн дээр одоо тогтоосон шинэ хүсэл зорилго мөрөөдлүүдээ бодит болгох байдлаар төлөвлөхөд илүү таатай байх болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой одоо ирж байгаа аюулгүй байдлыг гинт тогтсон бүтээхээсээ илүү алхамаар тууштай урт удаан хугацаанд тогтцтой байх байдлаар хандаарай. За загасны ордныхан маань энэ үед юу ихэд тохиромжгүй буюу зайлсхийр гэж зөвлөхөө гэх юм бол нөгөө далааван гарагийн нөлөөллөөр ямар нэг байдлаар мөнгө ороод ирэх байх гэсэн итгэл найдвар ихэндээ төрж болно. Ийм болохоор юу гэдэг сэтгэл хөдлөлтөд автаад магадгүй мөнгөө хэдий хүрэх зарлагдах бодлогогүй хандхаас зайлсхийгээрэй. За магадгүй өөрийгөө үнэлэх үнэлэмж тань бага байгаад гэдэг ч юм уу бол өөртөө итгэл хангалтгүй байснаас үүдэлтэйгээр магадгүй та үйлчлэгээ үзүүлдэг байлаа гэж бодоход үнээ бага тавьчихсан байсан бол энэ танд тухтай байгаад байгаа буюу одоо энээсээ нэмчих юм бол асуудал үүснэ гэдэг байдлаар хандахгүйгээр өөрийгөө үнэлээд үнээ нэмэхэд таатай авах болно. За тэгэхээр ингээд 12 орны маань зурхаа дууслаа. Энэ хүртэл сонссон та хэддээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.